Эцэг залуусаа Newsack podcast-ийн одоо хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд цаашдаа ерөөхдөө 7 хоногтоо нэг дугаар цацаад явах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд манай хамгийн анхны дугаарын цочин маань дуучин Сарантуяа ирсэн байна. Та бүхний танил. За юу юм бро? Psycho Music Records-ын дэрэгдэх Сарантуяа дуучин байна. Тэгээд манай бас хамтран үйлчлэгчээр аргүй ах ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн ерөөхдөө бол мэдж байгаа хаа одоо Монголын киноны одоо ревю бичдэг өөрөөс подкаст гэдэг юм залуу байгаа. Тэгээд бид хоёр ерөнхийдөө цаашдаа Newsack podcast-ыг хөтлж явуулах байгаа. За, програм сонсох юм байна өөр үед. Зөндөө сон сайхантай байна. Тоглолт болох гол. Тэгэл тоглолтын бэлтгэл ажлууд. Тэгээ дээрэс нь цаадах ажлуудаа бас би төлөвлөждөг тийм муу зантай гэх юм уу. Тэгэл ер нь алсын хараатай амьдарч байна да. Тоглолтод одоо сая нөгөө Татар гэдэг нэг зүүн клип гарлаа штэ. Тэр кино шиг клип билээ. Тоглолтод зориулсан ер нь хідэн клип хий гэж бодож байна. Тэгээ одоо хэд цацагдсан байгаа вэ? 4. Тэр 3-4 хайцсан баха. Тэгээ дахиад нэг 4 ч юм уу цацагдах байхаа. Тийм. Гэхдээ би айл болох юм бич гэжтэй манай одоо баг ажиллаж байгаа штэ. Бид нар болохоор тийм утга учиргүй баахан юм ингээд цацаад байгаасаа илүү үлдэцтэй дараа нь үдсэн ч гэсэн чанартай ер нь өмнөх байгаа одоо энэ байгаа шатнаасаа 1 хуруу 2 хуруу чадвал дээшлүүлэх тиймэрхүү зорилготой ажиллаж байгаа да. Бро тэр бэлгүүн Хирошигийн залуутай ерөөдөө ажиллаад байна тий. Тийм бид хоёр ч бүр секс хамтрагчд гэж ойлгож байна. Нэлийн тавтна. Yeah, best friends. Бэлгүүний Хироши дайртай шүү. Тэр татарыг ер нь бол манай хос эрдэнэ Хози гэдэг найз маань ажиллаа. Бэлгүүний Хироши ажиллаа. Зураглаачаар нь хангаа гэж залуу ажиллаа. Бас манай найз тэгээд манай Abyssman баш клабын одоо Abyssman бас монтаж өнгө тавилт мөглөлтүүдийг хийсэн байгаа. Ер нь олон хүний хүчинд бүтлээ дээ. Угаасаа яг олон хүний хүчинд бүтсэн гэдг нь бол мэдэгдчихилээ. Ер нь яг тийм одоо клип бол Монгол байхгүй шүү дээ. Тэгээ айгүй шинэлэг байлээ те ингээл юм. Анхны VFX юу те мейкаптай клип болох шүү боллоо. Тэгээ мейкап хийсэн хугацаа нь нэлээд урт байсан уу? Сар юм уу? Мейкапын сар. Зөвхөн мейкаптаас. Бараг үнэр нь үнэртчихлээ шүү дээ клипийн зогт нэг утасны цаанаас амар баярлалаа. Гоё vibeтэй клип болсон бэлээ. Бүгдээрээ тэгээд ингээд юм хийж байгаа юмдаа жоохон хайртай те. Өмнөх байдгаас 1 хуруу дээшлүүлээ гэж зориулуулна. Монголчууд маань хийж чаддаг шүү дээ. Зуны зөв тоглолтын бэлтгэл бро ерөнхийдөө хэрхэн явж байна? Одоо эхэлсэн. Одоо ингээд удахгүй боллоо шүү дээ те 531. Тий. Саяхан нэг хэсэг зур нэг киноны ажил руу хальт орсон байла. Тэгээд одоо яг бэлтгэл ажил дээр сууж байна да. Гэтэ тодорхой юмнууд бол гарцсан л да. Одоо найруулга гэдэг юм уу, тайзны зураг гэдэг юм уу юмнууд гарцсан байгаа. Одоо маа 113 ч өөрийн гэсэн нэг тийм үнцэгтэй штэ. Ер нь бол дууны үг, за клип тэр нь гурвалжин юм уу, төрүүлж юм уу. За баг гурвалжин ч төрүүлчин ч бараг нэг юм октен дүрсээ байгаа байхгүй. Юун дээр тоглолтын уур амьсгал ер нь ямар хөө болох бол одоо цэвэр хипхоп болно. Цэвэр хипхоп. Энэ жилийн зуны зугаагийн найруулагчаар нь бидний хайрт Бажи ах маань ажиллаж байгаа. Тэр хүний гараас бол хипхоп бол хаашаа залахгүй. Тэгэхээр аимшигын хипхоп тоглолт. Ер нь ойрдоо тэгтээ хипхоп хамтлагууд ч гэсэн тоглолт хийсэн ерөөсөө хипхоп бол байгаагүй л дээ. Тэгээд айлтгуулах хипхоп тоглолт хийхийг зорж байна. Яг хипхоп тайртай дуртай. Гэхдээ одоо мэдээж 2025 он болж байгаа юм чинь бас шинэлэг сонин содон зүйлстэй тийм. Сюрприз өгөх үү? Яа. За өөрийн гэсэн ер нь бол одоо дебют жоохоо ер нь бол цомгийн ажил байгаа юу? Төлөвлөсөн. Би саяхан цомгоо гаргасан шүү дээ. Шинээрөө. Тэгтээ хүмүүст ерөөсөө зарлаагүй цацсан л да. Тийм үү. Тийм. Яг намайг сонсдог хүмүүс л орж сонсож байгаа. Би болохоор яг нэг яг сонсдог дуунуудаа л сонсдог яг үнийг хэлгээд тий. Тэгээ би угаасаа нууцаар цацсан юм уу? Фэш ер нь их нууц үндэ тий. Хоёлаа ууж исэн пив явах уу? Энд чи пив өгөөд дээ шүү. За тэгээ дараагийн хүмүүс энэ сайхан пив өгдөг подкастн дээрж оролцоорой гэж урьж байна. Дараанаас өөр юм өгнө гэж. За битээ одоо Newsack дээр ивент гэдэгч бол байхгүй. Одоо зүгээр хөргөчөнд байсан пив юу байгаа түүгээрэл ялж байгаа шүү бро. Яа. Би ч тэгээ бэлгийн морины шүтгийг үздэг юм дөө.
За. Би яг яриагаа ер нь бол рэп тим бигээс эхлэе гэж бодож байна. Брогийн угаасаа карьерийн эхэл бол рэп тим битээс салшгүй холбоотой. Тэгэд анх рэп тим бид орж явахад ер нь брогийн хэдэн настай байсан гэж бодож Энэ байна. 18 тал байсан. Тухайн хипхоп vibe одоохоос ер нь шал онд байсан. Тухайн үеийн хипхоп vibe тэнтэй өөр байсан. Илүү dark байсан гэж хэлж болно доо. Тэгэл тэр хүүхдүүдийн угаасаа ороод баталж байгаа тэр батлын өгнүүд мөгнүүд дээрээс харагддаг шүү дээ. Одоо ихтэл саяны одоо рэп дэвжээтэй зүгээр харьцуулаад үзье л да. Шал өөр хүүхдүүдийн потенциал шал өөр болсон байгаа шүү дээ. Wordplay, нэг wordplay ард хитэн ч утга агуулад байгаа юм. Байдгүй өгнүүдийг яаж холбоод байгаа юм. Брод рэп дэвжээд ороорой гэж санд мал тавьсан уу? Рэп дэвжээд орох уу гэсэн тэгээд би хост хийж өгье бол гэсэн дээ. Ерөнхийдөө одоо нэг байдал мэдлээд сонирхол байхгүй. Ер нь тухайн үед ч байгаагүй. Тэр чинь нэг юм гарч ирэх контентэнд гарч ирэх боломж байлаа шүү дээ. Тэгээд тэнд ороод үзлээ чадчихээн. Цаашаа намайг олон хүмүүс дэмжлээ. Тэгээд ингээд яваад. Би өөрийгөө тентэрч бас амар шаадаг байсан гэж бол боддоггүй шүү дээ. Зөв навдаа итгэдэг намайг дэмждэг хүмүүс амар их байсанд баярлдаг. Бро одоо хэдэн дугаарт нь орсон байдаг лээ. Нийтдээ рэп тим бэ чи 12 дугаартай. Тэрнийхэн за нэг 9-8-д нь орсон юм уу? Хамгийн хэцүү байдал нь ямар байдал вэ? Хамгийн хэцүү байдал нь хамгийн том өрсөлдөгч юм те. Хамгийн хэцүү байдал нь тэр 3 билүү би ганцаараа шаадаг. Тэр хэцүү байсан да. Тэр нөгөө өөр хүн ингэж зогсоод өрсөлдөгч юм уу те. Тэр шаадаг. Зүгээр байгаа хөгдөг амар харгаа шаазаг гэдэг те. Тэр л хамгийн хэцүү нь байсан юм уу да. Тэгээд бусд нь ч яг онолт харах хүн мэдж байгаа юм чи тэрийгээ судлаад. Гэхдээ яг тэр үед таандэр энэ хоёрын өрсөлдөөн бол амар арай илүү юм. Тэгээ 12 таандэрт хоёр орж ирсэн шүү дээ. Тий. Тэр үеийн гэхдээ гүрүүл одоогоос өөр шал өөр байсан. Одоо нэг 18 таа байсан гэсэн шүү дээ. Тэр чинь гүрүүл чи 113 суулж шүү дээ. Гүрүүлийн аав сууж байгаа шиг харагдчих тийм үү. 113 гэдэг чинь өөр аав гэсэн үг л дээ бас. Тийм үү. Тийм. Одоо үсгийн дараалалаараа бодоод үзвэл нэгт А үсэг байдаг, 3-т Б үсэг байдаг. Тий. За мэдмээр юм те. Тэгээд намайг аваа гэж дуудаж болно. Аава намайг ашиглаач гэсэн. Өөр нэг бол утга байхгүй те. Би 11 сарын 3-нд турсан. Тий. Тэгээд эрэг үеийн 113 дахь зүйл анги бол хүн худалдаалах гэм тэрэг байдсан билээ гэж. Наа чи мэлээ ухаад байл угаасаа амар олон шээ. Утга гарч ирэх юм те. Тийм. Тоо бол ер нь хамгийн агуу шинжлэх ухаан юм байлээ тэгт. За би одоо тоёст гэж хэлэхэд яг танаас салбарыг бол сайн мэдэхгүй л те. Тэгэхээр одоо миний асуулт яриа юм жоохон тойрын уур амьсгалыг жоохон зүсэтэж магадгүй шүү. Зүгээр тухай бүрт нь уучлаад явчихна. Тий. Уучлаарай. Гэхдээ броч угаасаа ер нь гэхдээ багасаа жоохон хипхоп стайл байсан юм өстэй нэг төмөр зам ам төсөөл ер нь. Ер нь би одоо ярихад зүгээр жоохон ичмэрч гэсэн. Би яг 2004 онд манай төмөр зам бол байр болгон хамтлагтаас бид нар бас яг тухайд дуулдаг гэсэн. Тухайд бид нар яг 2004 онд Wanksta гэдэг хамтлагтай тэгээд Juliana 7 хоног болгон тоглолт болдог гэсэн. Одоогийн тухайд мониторын байж Juliana болоод одоо энэ Тэмүүжи спорт зал гэдэг юм уу 4 замд байдаг. Тэнд бид нар ингээд 7 хоног болгон тайзан дээрээ дуулж молдог. Яг тухайд яг бид нартай яг зэрэг тайзан дээр гардаг байсан хамтлаг гэх юм бол 4 зүг тэгээд No Limit гэдэг хамтлагууд байсан. Одоо яг тандгас гэх юм бол тэгээд Jenny гэдэг эмэгтэй рэпер. Тэгээд Монголын хамгийн анхны хипхоп фестивал гэдэг 2004 онд болж исэн байхгүй юу? Тэгээд одоо манай төмөр замын Кара гэдэг зохион байгуулж исэн. Тэн дээр манайх тухайд шилдэг хамтлаг болж лээ. Тэгээд одоо гэтээ ичмээр штэ. Юунаас нь ичдэм бэ? Өнгөрсөн цаг хугацаанаас ерөөсөө ичж байгаа. Бид ийм байхгүй юу? Тэр үеийн нөгөө нэг хипхоп чинь одоо та чинь бол одоо чи бол яг ингээд ямар харагдаж байна яг тэрүүгээрээ бараг дуулж байгаа байхгүй. Бид чинь амар хүн алхаж байгаа шиг амар хувц өмсчээл намаагаа уучлаач дээ гэл тэгээд зөксдөг гэсэн юм байна. Гэхдээ хипхопыг ерөөсөө энэ бидний дуулж байгаа эсвэл бие авч явж байгаа чинь биш байхгүй юу? Хипхоп гэдэг бол лайфстайл байдаг. Би өнөөдөр дуу хийхгүй байсан ч гэсэн би яаж амьдрч чинь миний амьдралын хэв маяг ямар байна тэр хипхоп байх болно. Би ч гэсэн хайрын дуутай л байгаа юм зү. Би өстө гадаа чам өнжлөө инэ тэр чиний өндрөөс чамаар тань гэж тий өндрөө чи чамаа тань мань үлгэр шиг хайр ирэхгүй гэсэн. Яг тухай нөгөө өөртөө бид нар бас яг одоо хипхопыг хүмүүс бол тодорхой хэмжээнд мэддэг болчихлоо шүү дээ. Тухайд болохоор бид нар яг тийм л байдаг юм байх л гэж бодож исэн үе байхгүй юу. Бас
2004 он гэдэг чинь би одоо 9 дугаар анги байсан юм уу да. Тийм л үес. Тэгээ яхаа тэр үедээ мэдчихсэн одоо бол яг та хэд чиг бас сайн бас мэдгүй. Тэгээд угаасаа сүүлийн 10 жилийн хугацаанд юм яаж хөгжив, интернет гарч ирснээс хойш хүмүүсийн сэтгэхгүй бас шал өөр боллоо шүү дээ. Тэгэл тэрнээс өмнө бүгдээрээ яг л адилхан байсан шүү дээ. Нэг нь ингээд илүү юм туулсан ч биш. Хамтаа л өнөөдөр амьдраа явж байгаа шүү дээ. Тэгээ бро завхнаас гаралтай тий. Тэгээ би завхан төрсэн байдгийг. Одоо ер нь завхныг би ингэж ойлгоод байдаг байхгүй. Одоо Америкчин ингээд ерөнхийдөө мундаг рэпер ч юм ер нь гайгүй алдтай рэперүүд нь дандаа Атлантаас ажилласан байдаг. Тэнгүүд Монголд бас ингээд завхнаас аваад тэгтээ. Яагаад тэгтээ завхнаас ингэж төрөөд өссөн орчин нөлөөлдөв яад юм бол. Зүгээр л завхныхын үзэл бодлоо илэрхийлэх дуртай юм буугааз. Ааха. Тэгтээ тэгэл ингээд манайхан ингээд зүгээр завхын скват гэдэг ингээд илүү их яриад мэдээд байгаа болохоос биш өөр газар ч бас байж магадгүй шүү дээ. Одоо чинь дарахныхан бас гэж ярьж тэгтээ. Дархан ч бас айгүй болоо рэпертэй шүү дээ. Дарах юм тэгэл. Тий. No name. Тэгтээ бид нар бас ингээд нэг завхын скват гэд бөөнөрөө ингээд байгаа олон рэпертэй гिचээд нийлээд дуу муу ээж тэнэгдэхгүй л байгаа шүү дээ. Тий. Дээр ит бол нөө хипхоп хамтлагууд бол амар их дуу нийлж идэг байсан шүү дээ. Тий. Одоо талгач хаагийн ах чи манай ах байхгүй I stop байсан. Тэгээд тухайн үед одоо манай байр сайртай ах байсан да. Rest in peace. Бүгд л айгүйх ирдэг байсан. Тэгээд гарцгүй гэж ахны бүлэг байгуулсан гээл тухайн үед ярьдаг л байсан. Одоо ер нь 113-д одоо тийм бүлэг энтер гэсэн байгаа. Та хэд нэг гэхдээ нэг crew байгаа тий. Psyche Music Records гэх юм уу? Тийм байдаг. Тэгэл Wolfism дээр л байдаг дөө. Тэгээ Unbox гэдэг байна манай студ. Тэнд бол яг бас арай олуулаа байдаг. Одоо ихийн ч гэдгийг ер нь бүгдээрээ л байдаг дөө. Release юуг нийдэн шүү дээ тий. Release маань тэр студийг ингээд 10 жил амжилттайгаар авч явж чадлаа нуруунд дээрээ. Миний мод үуч бас тэгээд нуруутай ирэх юм да. Одоо ингээл үнэн ингээл хипхоп хийхээр дүнгиж сонирхож байгаа тий. Нэг иймэрхүү хүмүүс бро ихэд хандаж юу гэж хэлэх вэ? Одоо ингээл зарим хүмүүс чинь за үгэн дээр ажиллаач гэдэг юм уу тий. Ингээд амиргүй сайн мундаг студ олох хэрэгтэй ч гэдэг юм уу. Мундаг продакшнтай байх хэрэгтэй. Бро яг одоо яг дүнгиж хипхоп сонирхож байгаа залуучуудад яг ер нь яг юу гэж хандаж байна? Юу гэж зөвлөж хийгээд үз. Шантартлаа хийгээд үз. Шантарна. Тэгээ шантарч. Тэгээд үнэхээр дотроос чинь дахиад дууга хиймээр санагдаад байна уу эсвэл өөр ажил хийгээ явмаар санагдаад байна уу? Тэр үед л яг жинхнээсээ гарч ирэн штэ хин юм бэ. Энэний төлөө амьдрах ёстой юм уу эсвэл үгүй юм уу зүгээр найзуудыгаа дагаад зугаацаа явж исэн юм гэдэг. Тэрэн дээр л гарч ирд юм шиг санагддаг тиймээс. Бүгдээ хийгээд үз шантрах хүртлээ шаагаад үз. Бро ихэд тэгсэн. Өөрийн зам л. Би чинь тоогооч хийж илаа штэ бүр. Ааха. Яг 113 гэж нэрээ солилцлоо ч юм уу те. Би 8 жил шивээс хийсэн байдаг юм аа. За. Тэгээд хипхоп ч бас 19 оноос хойш хийв би. Тийм. Тэр хүртэл 8 жил шивээс хийсэн байж чад нэг өдөр танк гэж бодоо сууж ясч. Би 8 жил зүгээр өөрийнхөө амьдралын 8 жилийг би зүгээр юм мөнгөний төлөө ингээд суугаад харанхуй орчинд суугаад нэг зураг зураал өнгөрөөцсөн байлаа. Юу ярьж байгаа юм бэ? Би чинь залуу хүн шүү дээ. Би юм бүтээх ёстой шүү дээ. Намайг өгсөний дараа яах юм хэдий шивээстэй хүмүүс нь гөрүүлээс та энийг шивсэн шүү дээ ярих юм уу гэж бодоод. Тэгээ окей энийг болиг байж ус чинь тухайн үед манай нэг хамаатны хүн маань нэг Япон ресторан нэгэд. Тэгээ тэнд нь би тоогоочоор ажиллаж ирсэн хагас жил. Тэгээ байж итл. Тэгээ тэнцэнэ нэг жил ажиллах юм бол бүр Япон руу явж тоогооч могооч болох гээд ингээд байж ирсэн чинь. Wolfism надад хэлсэн. Ер нь өөр хин ч хэлээгүй шүү. Бүгдээрээ л зөв над урлагаарч мөнгө олохгүй. Бол шааж хад Wolfism ганцхан надад хэлж ирсэн. Ахаа та юу гэдэг юм бэ песта? Ичгүй байна уу? Чадахгүй юм байж хоолыг шаад. Чаддсан биш дуугаа хийгээч. Тэгэхэд би бас бодчихсон. Нэрээ би юу гэдэг юм бэ? Би дахиад 8 жилийн ингэж хийд юм өрөх гэж штэ. Тэгэл эхэлсэнтэй тэгээд энийг ашиглаад тэгээд Wolfism-д баярлалаа гэж хэлээ. Wolfism-тэй хамгийн анх хэд онд хэлчихсэн? 2011 онд. Left in Big байна уу? Тий. Тэгээ 2012 онд Lil Cry бит хоёр Dead Bounce дээр байхад Flowist гэдэг хамтлаг болоод бид нэр продюсерыг нээжсэн. Наад нэг асуулт байна. Одоо 113 одоо ерөнхийдөө спортын хөвчлийн яадаг одоо prime үе гэж байдаг шүү дээ. Тэр шиг одоо 113-ын хувьд prime үе нь
өнгөрсөнд байгаа юу, одоо байгаа юу, ирээдүйд байгаа юу? Энэ prime time алдахгүй л явж байгаа гэж харж байгаа да би. Тэгвэл би ч бас яг юм бос түн шиг шууд ингэж гараад ирсэнгүй. Яг underground-аас гарч ирлээ шүү дээ. Хамгийн доороос нь. Тэгэд ингээд үзэнгүүт би одоо хэдэн жил юм хийж байгаа. 4 жил яг юм хийж байна. Тэгэхэд бол өмнөх жилээс үргэлж сайжраалаа. Тэгээ энэ жил бүр тоглолт Монголд хамгийн том жил юм шүү те. Хамгийн олон баг клип гарна. Цомгоо цацсан 100-6 тоглолт. Мэдгүй байтал хамгийн гэж юм байдаг юм дөө ер нь миний амьдралд хамгийн би дуртай хоолоо идэж үзээгүй ч гэж магадгүй л гэж боддог. Тийм болохоор хамгийн гэж ярмааргүй байна. Зүгээр энэ жил өмнө жилээс 2-3 илүү ах болно. Сүүлд гэх юм одоо хэдэн жилийн өмнө би нэг сонирхолтой контент гэх юм одоо үзчихсэн байхгүй юу. Тэр нөгөө чиний одоо нэг хуучин клипүүдийг те хипхоп клипүүдийг тий тэр хитэн дугаар хийсэн бэ? Ер нь яагаад үргэлжлэх байсан? Би тэрийг анхнаасаа 3 дугаар л хий гэж бодсон. Тийм болохоор нэг өөрийнхөө сувгаас биш Молпедигийн ч манай найзууд. Тэгээ Молпедигийн реакшн сувг дээрээс ингээд цацсан юм 3 дугаар хийх юм аа угаасаа гэд. Хоёрыг хийсэн байдгийг. Тэгээ хоёр дахь нь устгацсан байдгийг. Тэрийг яагаад хийсэн бэ гэвэл надаас өөр тэрийг хийх хүн олдохгүйсэн юм аа. Бүгдээрээ ингээд би биенийхээ хулгайг мэддэг энийг төрөөцсөн байна гэж ярьдаг мөртлөө хэлж хүн байхгүйсэн. Тэгэл тэрийг хийсэн. Тэгээд зөндөө ладлууллаа. Нилээ лам. Тэгэл ингээл тогоон дотроо ч нэлээд дургу боллоо хүмүүстэй. Тэгтээ тэр юм явж миний хийх ёстой ажил биш байхгүй. Тэр хүмүүсийн найз нарын нь хийх ёстой ажил байхгүй. Сайн найзуудтай байх ёстой байхгүй хүмүүс. Миний өгшөн. Чи энэ дуутай адилхан сонсогдоод байна шүү дээ дуучин. Чи ичдэггүй юм уу болооч. Найзууд чинь чамд итгэж штэ. Гэт нэг хэлчих юм бол өөр. Заавал би тэнцээ хүний хараал идэл тэрийг нь яриа сууж халтгүй байхгүй. Тийм болохоор ямар ч байсан өнөөдөр ингээд шинээр хийж байгаа хүүхдүүдэд ийм юм байдгийг шүү те. Бас тэр чи буруу гэж би огт хэлээгүй. Тийм шүү дээ. Хүмүүс болохоор ингэж бодоод байгаа байхгүй. Намайг ингээд энтэй адилхан байна. Сонсогдож юм гэд миний чихээр сонсогдож байгаа юмаа хэлэнгүүт эрдэмтэд нотлчих гэдэг шиг юм хандаад байгаа байхгүй. Энэ хулгайч юм байна. Энэ хулгайч гэж штэ. Энд чинь тэгэхээр хулгайч л юм байна. Гэтэ заримыг нь бол уг нь тайлбарлал явж ирсэн. За энэ угаасаа энэ үед юм битмейкер байгаагүй учраас ингээ гарч исэн юм баа. Тэгэхээр энийг оролдохгүй гэдэг ч юм уу тэгж ярьж ирсэн те. Хоёр дахь дугаарыг яагаад устгасан юм бро? Хоёр дахь дугаарыг харин манай молынхон л хүмүүс яриад байсан байлээ. Хоол унднасаа саллаа энэ тэрэ барьлаа гэдэлсэн байлээ тэгээд. Тэгэхээр ер нь надаас тэг устгахгүй гэдгээр заа би ч гэсэн хүмүүсийг хоолноос салгамааргүй нөө устгах гал. Одоо яг энэ хипхоп тогоо кино тогоо хоёр бас яг адилхан байгаа даахгүй юу? Монголын яг тогооныхон хүмүүс одоо нэгнийгээ ерөөсөө одоо буруу зөв одоо ингээ хулгайгаар жишээ авахд хулгай хийж байгааг нь хэлдэггүй байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол кинонд ч гэсэн ингээд улаан цаа бүр амар шит кино хийцэн багт чинь тэрийг хизээч ингэж нэгэндээ хэлэхгүй. Тэгэл яг банкетэн дээр ямар гоё кино хийгээвэ гэж ярьдаг. Тэгээ тэрийг нь хин хэлдэг вэ гэхээр бид нар хэлдэг байхгүй юу? Одоо яг кино шүүмж одоо ревю үздэг. Тэгэхээр энэ хөгжмийн тогоонд ер нь бол маа Ньюсак хэлж байна те. Одоо хулгай байна уу байна гэсэн байна. Яг гэхдээ нэг тийм нэг одоо хэлхээсээ л яг ганц болохгүй бол бас хэлнэ л дээ тий. Тэрнээс яг ингээд ажил болгоод бүгдийг хайгаад тэгээд сууж идэг хүн ч гэж яг хүний бүх сухж байгаа юм шиг. Тий. Тэгвэл ер нь нэлээд л олон юм гарч иж угаасаа магадгүй. Дээрээ л байгаа. Тий. Тэгэд юу л байна л да. Би хүмүүс сайныг хүсэж байгаа болохоор бас хэлж байгаа юм. Энийг чинь мэдээд шүү. Энийг өвд нэг жоохон засчаач. Хэрвээ би тэгдэггүй эсвэл магтаалсан шүү дээ. Тийм үг гэдэг үстэй дайснаа хамгийн их магтаа гэж. Яа. Би тэгэхээр нөхөрч шүү. Тийм хүмүүсээ. Бросоо хийсэн шүү дээ тийм одоо чи найз нэг хэлэх ёстой шүү дээ гэл тийм. Чи ингээд энэ дуу чи энтэй адилхан сонсогдоод байна ичихгүй нүг. Брогийнхоор одоо ер нь энэ тэгтээ амар тийм дип асуулт гэж магадгүй. Гэтэ ер нь нэг жинхэнэ найз гэж яг брогийн тодорхойлол ирэх юм. Найз амд гэд хоёрыг тусдаа ойлгох хэрэгтэй л дээ. Би нэг боордлын үг сонсч байсан. Энэ хоёрын ялгааг надад тайлбарлаж өглөө. Найз гэдэг бол чиний өөртөө таалагдах гэж чамайг өөртөө таалагддаг байлгах гэж хүчилдэг хүнийг хэлдэг гэж байгаа байхгүй. Миний дургүй хүнд чи дуртай байх ёсгүй ч гэдэг юм уу те. Миний надтай хамт өдрө болгон энд байх ёстой ч гэдэг юм уу. Амд гэдэг бол
чиний үзэл бодолд халдахгүйгээр чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрж нөхрөлдөг хүнийг хэлдэг гэж байгаа байхгүй. Одоо баг хайр шиг юм тийм. Юу н хайр шиг. Зүгээр л байгаагаар нь хүлээн авчихдаг. Миний найз нар тэгэхээр ерөнхийдөө ихэнх нь анд байдаг. Бро яг энэ зүрхний анд олно уу? Эсвэл олон ч гэж цаг хугацааны явцад үлдсэн одоо 13 дотор л байгаа шүү дээ. Одоо би ч бас тийм хүн болгоны найз байгаа дутургүй. Хүн болгоны найз хэний ч найз биш байдаг шүү. Тийм те ер нь бол тийм. 2006 онд одоо дижиталын андтаа гэд дуу гарч ирсэн байхгүй юу. Би тэрийг амьсанд 1-р курст байсан. Андтаа гэдэг дуу гарахаас өмнө нь шүү дээ те. Найзаа хөгшөө өвгөн яг тийм байсан байхгүй юу. Хизээч одоо яг анд гэдэг юмыг бараг л бид нэр яг уншдаг л байсан байхгүй юу. Одоо тэмүүчин жамуух анд барилдах гэдэг ч юм уу. Анд гэдэг үг ерөнхийдөө нэвтрээгүй байсан үе. Тэгсэн чинь дижиталын андтаа гэдэг дуу гарсны араас хүмүүс одоо нэг андаа гэж хэлдэг болж исэн яг миний санах юм бол. Тэгээд клик бум гангста сервис гарснаас хойш хамаа гэж ярьдаг болсон тий. Яг зөв. Хамаа гэдэг үг чи бас нэг ч айхтар хэлдэггүй байж байгаа. Угаасаа шоронгийн хам хэрэгтэй л орондоо тэгж дууддаг байсан. Хамаа гэдэг юм бол чи тэр хаана хам болсон юм болсон ингээл манай тэнцээ зодоонуудын бол дандаа тийм байсан байхгүй. Тэгсэн чинь бүгд нэг гэсэн чи нэг үед хамаа болцсон байсан. Яг CCB гангста сервис юу. Gangster series гэснээс одоо нэг Pound Style гэдэг би юун дээрээс л сонсч ирсэн. Одоо 110 Descent ярьж илүү да. 113 бас одоо Pound Style гэдэг би бас жоохон буруу хэлж иж магадгүй шүү. Тэр одоо юу гэсэн одоо Pound-ийн одоо тоо ерөнхийдөө төстэй юу хэв маягтай гэсэн үг. Тэгэл школ гэсэн юм аа. Pound школ гэсэн. Тийм школ гэж угаасаа гангста сервис сонссон юм чинь. Илүү үнэн гэж хэлж байгаа юм болоо да. Тийм Pound-ын дуундаг сонсч үзсэн үү? Би дуртай шүү дээ. Тийм. Зарим дуунуудын бол тэгээ цаадах чинь бас ингээд за энэ гудамжны нөхөр гэж ярьдаг тэр үед шал өөр юм дуулдаг байлаа шүү дээ. Одоо тэр Элиза гээд цомгон вэ шүү дээ. Тэр нэр алаг нохоо ямар тансаг шааж юм. Тэр хятад хүүхэлтэй гэдэг дуу муу ямар шал өөр уур амьсгал оруулж ирж байгаа. Тэр дуу болгон сүнстэй байх тэрийг би бол ойлгож байсан л дээ. Тэгэхээр энэ хүндээ гэж ярихад Pound ах надаа underground-ийн титмээ өгөх гэж тайгаад байгаа гэсэн. Титэм. Тэгээд нэрнгээсээ титэм байдсан болоо гэж бодох шиг зөө. Нэг өгөх гээд хахыг бодод бодит юм байгаа л юм шиг үү те. Харин нам 2 жил асууад байгаа. За. Тэгээд яагаад таарлахгүй нь. Тэгэл тааралдаг өдрөө л таарлаа шүү дээ. Уулзах өдрөө уулзчихэл таараа. Тийм. Тэгвэл одоо титэм арай ирэх болоогүй болов гэж хэрэгтэй. Хэрвээ би тэрийг авчих юм бол тэгээд үн төхөр зарна гэж. Gangster сервисийн тэр нөгөө стрит годомжны дүрмгээ Монголоо Play by Street тэр цомгийнхан би баг ихэнх дунд аюу дуртай байсан юм. Яа би ч гэсэн. Би саяхан сонсоод яг яах хэлжсэн. Тэр тухайн үедээ тэгээд ингээ годомжин зарагдаад явцсан болохоос ямар шат юм бэ. Надаа нэг өгөө гэдэгсэн. Ахтанч байхгүй байгаа шүү дээ. Тэгэхлээр тэр нийгмаагийнх нэг хонхрын амьдрал гэдэг дуу сонсоод л ингээл хитгэр яг кино шиг амьдрал амглан холгүй байсан ч хосоонохгүй паргүй гэсэн ч хөтөнжихгүй. Тэр бас зэвэнд байсан те. Тэгэхээр бро ер нь Янг охин хамгийн их нөлөөлсөн ер нь гангстер сервис л байгаа даа. Үгүй. Хамгийн их нөлөөлсөн юм бэ? Хөгжмөс үү? Тэг хөгжмөс. Хамгийн их нөлөөлсөн. Би ер нь гэхдээ 50 Cent ч юм уу одоо Хамиллионерч гэдэг юм уу тэр тал руугаа л их сонсдог байсан да. Яг гангстер сервис мэрсэг бол сүүлийн хэдэн жилдээ яг барьж авч сонсч байна. Тэгээд бас түрүүн гинт санчлаа. Сахин хулгай муулгай гэдэг жишээ. Тэрэн дээр инэрлийн нэг бичлэгийг үзлээ. Тэр бас их гоё шажилаа. Ингээд өөр нэг гадаад продюсертай сууж агаад нөгөөтг нь ингээд дуу сонсч байсан. За энийг самплтай шаа гэсэн юм байна л т. Тэнгүүт нь наад чи тэгээ хулгай болчихгүй юу гэд асуусан гинэ. Тэгс чин we better than гэж хариулсан гинэ. Энэ бас шал өөр потенциал байгаа биз? Бид нар илүү сайжруулж байна тий.
хипхоп ч угаасаа нэг сампл дээр үүссэн урлаг гэдэг юм. Тий. Хулгай гэснээс одоо нэг юм байдаг шүү дээ. Би яг зүгээр хувьдаа тэгж боддог байхгүй юу? Одоо ингээд нэг хэсэг квизаг ингээд бүгд хулгайч гээл ингээд дуулж байгаа хүн болгон тэгээд идэгсэн шүү дээ. Аяын хулгайлаа, англи флоуын хулгайлаа гээл. Тэгэхэд би зүгээр одоо ингээд яг миний яг анх ингээд хай скул доохтой сонсдог байсан хипхоп хамтлагууд те ихэнх нь л хулгай аян дээр хулгайн ая гэж ярьдггүй байсан ер нь бол тэр үед тийм. Тэгэхэд тэр хулгай гэдэг үгийг баг квиза зүгээр нуруунд дээр ганцаараа үүрээ гарцсан юм шиг надад санагдсан шүү. Тэр юу гэж угаасаа дуртай болгоно л дийс тийм. Баг юм хандлт авахыг хүссэн хүүхдүүд хүртэл дийслэл явж идэг байл шүү. Би бол тэрийг тэгж л боддог. Битмейкер нь баяр хүү гэдэг нэг амар хулгайч байсан байна даа л гэж боддог шүү дээ. Тэгээд мэдээж урд нь харагдаж байгаа хин артист нөөж дараа тэгэл тэр нэрийг зүгэл явсан баг. Тэрнээс ч бол квизагийн дуунууд бас сайн дуунууд байдаг шүү дээ зөндөө. Чи бүхнээс илүү мэлүүд би дуртай тэр зүгээр л амьдрмаар байна ч гэдэг юм уу те. Para Animals, дайчин мэж зөндөө гоё дуунууд нь байгаа. Би одоо яг хүмүүс ер нь гэхдээ сайнаас нь илүү мууг нь ярих дуртай шүү дээ. Харин тийм. Тэг яг зүгээр яг одоо яг энэ энд орж ингээд хоёртой ярьж байгаа боломж гарсан дээр ингээд хэлэхэд ер нь бол яг тухайд яг хулгайч гэдэг үгийг одоо миний яг сонсдог байсан үед бол яг ганцаараа л үрж гарсан байхгүй. Өөр хинч хулгайчаараа дуудуулдаг байсан. Жишээлбэл I stop зөндөөл одоо гадны аян дээр дуулсан дуу байгаа, Люминод байгаа тий. Люмино бас хулгайчаараа дуудуулж байсан шүү өмнө. Тийм үү? Тийм. Татарын дуулууд дээр ч гэсэн Квиза Люмино хоёр ч хулгайч гэрэлжсэн биз дээ. Анх нь. Тэгээд дараа нь квиза нь хулгайч болоод дуусаа биз дээ. Тэр Азтай Бадарчин ч үлээ юу гэж хэлээ нэг дууг нь хулгайлцсан гэж яваад идэв гэсэн шүү дээ. Азтай Бадарчин биш тэр чинь нөгөө нэг юу байхгүй юу? Оо. За санахгүй явж байсан Бадарчинтай. Бадарчин баггүй. Тийм Бадарчинтай. Азтай Бадарчин гэдэг чинь нөгөө нэг хошигийн юу шүү дээ. Цом тий. Юу ч юм болохоор нөгөө үгийн хулгайлцсан гэж Люминог тэгж ярьдаг гэсэн тухайд л мэдгүй. Тэгээ одоо уучлалцаасан биз дээ би нэ. Тий. Ер нь тэгэл уучлал энийгээ л уулздаг. Одоо бол тэгэл сайхан ахнаар л болсон ба шүү дээ тий. Гэхдээ яг энэ хипхопын юу ерөнхийдөө юу гэх одоо энэ биф миф бол надад яг амар жинхэнэ байт юм шигсэн ерөнхийдөө санагдаад байдаг шүү дээ. Яг учиргүй ингээл надад сүүлийн үеийн бифнүүд харин худлаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Яг юм тавилттай юм. Тавилттай ч гэж дээ зүгээр яг жинхнээсээ яч чадахгүй нэг. Биф биш зүгээр би нэг ингээ гөрөөд байгаа. Ийм хүүхдүүдийн авгаа нарын хэрүүл шиг санагдаад байгаа шүү дээ. Яг тэр сүүлийн үеийн яг гоё хипхоп ингээ шаагаад те би чамаас илүү гэдгийг харуулж чадахгүй зүгээр чи тэнцээ тийм шаагаад тэгээ үсттэй. Чи тэрний хүүхэнтэй тэгээ явж яасан бэцтэй гэл нэг зүгээр очоод хэлчихээ. Очоод зодолтой ч дээ зүгээр. Тэрэн дээрээ дуулаад байгаа юм бол Lumino I Stop хоёрын beef ерөөсөө all time бах тий. Та юу гэж боддог? Боги ах үнсээ хоёр нөө. Тийм. Гэхдээ all time бол ерөөсөө G ах энэрл хоёр их шүү дээ. Энэрл. Тийм хүчтэй. Тийм. Тэр яг олон раунд явсан нь бол G гэж явах бах. Гэхдээ тэр хоёр батл их ийгүү явсан та. Тэгээд амар тийм цөөхөн дуу гаргасан юм баг дуу болгоно амар чанартай байсан тийм. Ялангуяа тэр энэрлэхийн дис бол бүр амар байсан шүү дээ. Дис туйг. Өмнөх нь болохоор юу гэж хийсэн дисэн дээр нь баг дандаа хариулаа явцсан юм шиг тий. Юун дээр болохоор ингээд дандаа шин юмар. Одоо яг сүүлийн үед ингээл нэг дис мисгээ харангууд л яхаарахгүй тэгэл фларокт байвал бодогч юм л та. Тий хамгийн сүүлийнх нь тийм байлаа. Гэхдээ ер нь бол рокт би бол нэг л хийсэн. Тэгэл цаашаа байхгүй. Тэгэхээр баг хийчихгүй байсан баг. Тэг хийчихгүй байсан баг. Харин би ерөөсөө хийхгүй гэж үг нь бол бодож байсан. Тэгээд цаа чин баг нэг 3-4 цагийн дотор шууд бичээл 4 цагийн дотор хийсэн. Гэхдээ рокет би тэр ялаа гэд дуу баг 3 сонсол бүх үгэн цээжлэгдэж ийлээ ш. Тэргээр амар арай над зүгээр яг жоохос би магадгүй би флагийн нөгөө айл нь л гоё болсон л тоо. Гэтэ би нөгөө нэг арай илүү рокет би сонсдог учраас тэгсэн юм уу мэдэхгүй. Машинд нэг хэдэн удаа сонссон чинь шууд ингээ бүх үг нь ингээ амган цээжлэгдсэн тухайд. Тэрийг том зургаар нь хараад үзэх юм бол надад тийг санагдсан л та. Хүмүүс зөндөө л асуусан. Rocket Bay нөө Fly юм уу гэл. Зүгээр надад санагдсан юм нь болохоор Rocket Bay-ийн мундаг эсвэл мя аль артист вэ гэдгийг нэх Fly бол шүү гэдэг хүн биш. Fly-гийн хувьд хин таалагдах таалагдахгүйг нь бас хүмүүс шүү гэдэг юм биш.
Тийм хүн хин нэгэн таалагдахгүй байж болно. Тэрийг илэрхийлж болно. Харин тэр хүний одоо илэрхийл дургуун хүний илэрхийлж байгаа нь мундаггүй мяяв гэдгийг флаш идэхгүй. Ийм л. Тэгэхээр тэр дис ирэхэд бол ойрын хамгийн том л Монголын хипхопын сенсац болоо. Тэгээд хипхопч юу нь бол тэгээд нийгмийг үнэхээр яг цагаат болвол тэгээд бүр ингэж нийгмийг дамгаалдаг ийм гоё урлаг болж ирж харсан. Одоо ингээл стадионы тоглолтууд дандаа л ихэнх хипхоп болж байна. Дандаа л дүүрч байна тий. Броос удахгүй дүүрэх гээл байж байна. Тиймэрхүү. Тэгээд одоо дүүрчээ гэж юу. Дүүрчээ тавсан явчихна. Зарим гэхдээ энэ одоо хэрүүл одоо хипхопчтой хоорондын хэрүүл би бараг Ньюсакийн сувгаар гарах гэж хэрэлдээд байгаа юм шиг надад санагдчих та. Чамд тийг санагддаг. Мэдгүй. Зүгээр л Броос гэхдээ нэг тийм хар яргэ амар сонирхдаггүй баха тий. Тийм надад бодохоор ажлууд зөндөө байгаа. Тий. хар яргэ хэлэнгүүт нь тэгэл уусаа амьдрал дээр надад ирэл чимжээ юм чинь тэр ингэсэн байж тээ. Ямар ч хэрүүлийн доор ингэ чамаг шин меншний. Тэгэл дараагийн тоглолтын дээр тэгэл ичихгүй нэгээл уулзаад сууж идэг штэ хамтдаа дуу муу ийгэл. Тэр нь бол бас жинхэнэ биф биш байгаа юм тий. Биш. Харин богийн ах эмсээ хоёрын чинь жинхэнэ биф байгаа штэ тий. Мангар урт хугацаанд ингээл тий бүр ингээл одоо ингээ би тэр юу ямар харилцаатай юм бол? Бас л нэг дуртай бол болчихгүй бахаа л гэж бодсон ш. Тэр бажи ял дээр ороод ярьжсэн үстэй. Ярьжсэн шүү дээ. Тэгж яхад бол нэг дуртай хандлага бол харагдахгүй л байлээ. Тэр сүлд боогийнх нэг клабын тайзан дээрээс шууд MC Бистам зүгээр өгөөрэй гэд нэг юм явсан шүү. За ингээд хавж ярьлаа. Тэг яг тэр бол жинхэнэ биф байгаа байхгүй тий. Тэр яг жинхэнэ биф. Тэр яг бид нар нэг сонсогчд болохоор биднэрт амар сонирхолтой байдаг те. Ер нь зах зээлд. Тийм угаасаа нэг тийм юу гэх хипхопч гэлтгүй угаасаа нөгөө хүмүүсийн сонирхдаг юм чинь тэгэл яг аргагүй юм госсип ховж ивч юм уу. Би өөртөө тийж болсон шүү дээ. Өөртөө хизээ 2 жилийн өмнө. Яагаад? Нэг DC гэж бодохгүй юу? Тэгээд хинт DC их вэ гэд бодсон чинь би DC хүн алдахгүй лээд надад хин нэгэн DC хүн болоо бодсон чинь надад DC ч хүн алдахгүй. Хамгийн сайн мэдж байгаараа жоохон өөр их муухай юм ярьд юм уу гэл. Тэгээд дахилтын 202 дуулаад битээр надад DC хийжсэн. Оо тэгтээ цацаагүй те. Тэгээд нэг сайн болоог болохоор цацаагүй. Тэр яг өөртөө хэрэлдэж байгаа нэг өвчтөе пистагийн өдрийн тэмдэглэл шиг юм болчдгийг. Тэр тэгтээ бас зөв бас сони те бас өөртөө тэгсээр гэдэг чинь 113 дистүү 113 гэж. Өөртөө нөгөө ярилцсан гэж байдсан шүү дээ. 113% бол DC-рээ зүгээр өөртөө ярилцсан юм шүү. Тэ өөрийгөө шүүмжилсэн гэх юм уу? Тэ. Бус хүмүүсийн нүдэн дээр нэг л мундаг, нэг л үнэн хүн яваад байгаа боловч яг сандаг шиг чинь сайн хүн биш би муу залуу. Учир нь надад мартахыг хичээдэг нууц олон тэ. Энэ гай зовлон биш харин хувь тавилан. Надад чи найдвал би нүүр тулна. Сүүлийн үед ерөөдөө бро яг подкаст эхлэхээс өмнө хэлсэн шүү дээ тийм ингээд сүүлийн 15 жил сэтгэл зүйн асуудалтай байна гэдэг. Одоо ерөөдөө гайгүй засарч явж гинөө тэгээд энэ бүхнийг давахын хамгийн чухал нь юу гэдэг юм бэ? Нааш тэгэл хүмүүс мэдж байгаа охтоо ер нь сэтгэл готролтой гэдгийг. Тэгэл анхнасаа зөндөө өөх талаар дуулж муулаад тэрэн дээрээ зөндөөч хэлсэн тэгээд. Ер нь бол сэтгэл готрлыг давахын тулд ерөөсөө давн тэрнийг ялан дийлнэ гэсэн ойлголт бол байдгүй. Тэрийг өвчнөө өөрийнхөө өвчнийг ойлгох гэсэн л ойлголт байдаг. Тэрнтэйг найзлах. Яг ингээ хүчлээл байвал улам хүндрээл авах болно сэтгцэн өвчин бол. Харин тэрийг ойлгоод би энэ үедээ яаж өөрийгөө тайвшруулах ёстой юм. Энэ үеийг яаж даван туулдин гэдэг одоо баг гарт орсон дөө. Бро энэ хугацаанд нэг удаа сэтгэл зүйч дээр очив уу? Би сэтгэл зүйчтэй өргөдөг өст. Оо. Тэр үед дээрцсэн үү сэтгэл санаа. Үгүй ээ. Би ер нь сэтгэл зүйн талаар өөрөө тэгээд нэг жоохон уншиж судалж эхэлсэн гэх юм уу. Тэгээд яг өөрийгөө ойлгоод ер нь гарт орсон шүү. Гэтэ Монголд одоо Америкт бол сэтгэл зүйч гэдэг юм чинь амар одоо юу штэ хүмүүсийн зарим гэр бүл одоо сэтгэл готролд орсон хүмүүс 7 хоног болгон очиж имчилгээ хийлгдэг тойрч суугаад ярьдаг те. Монголд би бас сэтгэл готролд орж исэн байхгүй юу. Тэгээ би сэтгэл зүйчдэр очиж исэн цагийн хэдэн төгрөг төлөөд чилээ. Тэгс чинь одоо тий яа гэж бодож ийн гэшээс тий. Оо зүгээр л нэг ста зовлонгоо баахаа ярьж яагаад үзмэрчдэр очсон чинь тий.
чи хідэн төрсөн гэж шаадаг шиг. Тий. Үзмэр чи бийж. Тэгэхээр та яа гэж бодож ийн гэсэн чинь чи одоо энэ бүхнээс гарах хүн чинь чи өөрөө мөөрөө гэд нэг юм тий нөгөө чи ээжээсээ төрсөн гэдэг шиг л юм надад бол тэгээд арай өөрөөр л тайлбарлсан. Чи өөрийгөө сайн ойлгочих юм бол өөрийгөө яг юунаас болж гол углуургаа олчно гэдгийг л арай буруугаар л ойлгуулсан тий. Тэгээд яг надад хамгийн сайн сэтгэл зүйч хэн байсан бэ гэхээр тухайд минь найзууд гэсэн байхгүй. Аа. Тэгээд би яна ганцаараа байж бүр чадхаа болсон юмсэн. Тэгээд ерөөс өдөр болго ингээд дандаа энэ сүргэлж ингээд нөгөө төмөр замынхаа найзуудтай байж идэг. Тэгэхээр би дандаа мартдаг. Тэгээ ядартлаа тэдэртэй байж л гэртээ ороод унтдаг буцаа гараад тэдэртэй. Тэгээ тэр үедээ яг өөрийгөө мартчихж байгаа юм шүү дээ. Бос хүмүүсийг бодсоор байгаад надад ч бас нэг цанс бол талтай л хүмүүсийг харсаар байгаад тэдэн шиг болох гэж өөрийн мэдлгүй ингэж өөрчлөгдсөн байдаг. Өөрийгөө хоёр тавьсан байдаг. Тэгээ дараа нь лайгаа үүрээд би чи хэн билээ тэгээд бодоо суудаг да. Яг хөө тэгээд бас цаг хугацаа харуулдаг юм байл. Жил гарan болоо тэгээд нэг мэд хэдэл гайг болцсон байсан шүү дээ. Алга болчдөг. Тиймэрхүү үе. Чи алга болдог юу вэ? Алга болдог юу тухайн тий нэг юм хэсэг зуурын тийм шок шиг тиймэрхүү юмнууд бол нэг жил үргэлжлээд би тэгээд энийг өөрийнхөө пэйж дээр биччихсэн байхгүй. Тэгсэн чи ихэнх хүмүүс орж ирээд наа чин бас сэтгэл готрол биш ганцхан жил үргэлжилтгүй энэ төр гэж надад тэгжсэн байхгүй. Надад яаж туссан бэ гэхээр би баг ерөнхийдөө баг хүчил гэж бодож ирсэн үе байхгүй. Тэгэхээр миний хувьд бол сэтгэл готроллохгүй тэр хин шүүх юм. Чил мэдэрч амчаа. Чил тэрийг мэдэрч амч хин шүүх ирэхгүй гэж боддог та. Тий угаасаа сэтгэл зүй бол угаасаа ерөөсөө тийм орхиж болохгүй зүйл юм байл. Монголд ч л угаасаа тийм сэтгэл зүйн 3 хүний 2 нь ямар нэгэн сэтгцийн өвчтөй гэдэг судалгаа гарсан байгаа шүү дээ. Тэгээ одоо тухай тэр үедээ тамхинд орсон байна. Тэгэл хамгийн наад зах нь яад юм бэ гэхээр утасны донтолттой байгаа байхгүй. Гар утасны интернетийн донтолттой тэр чинь өвчин байхгүй юу? Бөрөө нуцаараа хэр оролдож молдох юм. Нэг орлохгүй дээ тоглоом тоглодог ч. Ерөнхийдөө хоол. Ерөнхийдөө хоол. Чөлөө цагаар юу их бөрөө? Чөлөө цагаар юм бодно доо. Юу бодох вэ? Тэгэл би хэн блэ гэдгийг бодно шүү дээ. Би хэн болох вүлээ? Ирээдүйд яах вүлээ? Би өнгөрсөндөө нэг санаа зовдөг юм уу? Би өнгөрсөндөө үргэлж үнэн байсан. Тэгэхээр би тэр өнгөрснийг бодоод нэг чаналаад ах юм байдгүй. Дандаа урагшаагаал боддоо. Одоо ингээл бро ирээдүг бодож ингэж ирээдүйн яг хэр алсын бодол юм? 5 жил, 10 жил. За би нэг 5 жилээр төлөвлөдөг болчихгүй нөө төлөвлөгөөг. 3 жилээр төлөвлөдөг болж шүү. Уран бүтээлийн төвшөнд бро ер нь 3 жилийн дараа яг ямар хөө төвшөнд ч юм уу яг юу хийж бүтээсэн байна гэж бодож. 3 жилийн дараа би продюсер болсон байх болно. Артиста нэг жоохон гүндэрндөө. Жон продюсер талд ажиллая гэж юу? Тийм. Одоо family business гэдэг миний нэг лейбл гэхэд цаашаа продакшн гэх цаашаа нэг тиймэрхүү юм байгаа. Хэд артистуудтай тэднийг бэлтгэж байна. Бэлтгэлийн сайн хэл гэж байна. Тэгээд бүхээ уна монк тэгэл хамгийн авьяастай гэсэн залуучуудыг олж аваад сайн бэлтэж байгаа л уралдуулна да. Про сайн нөгөө нэг энэ сэтгэл зүйн асуудлыг жоохон талаар ярьсан шүү дээ. Яг энэ дээрээ ер нь одоо юм контент ч юм уу, тий подкаст ч юм уу энэ талаар ерөнхийдөө юм хом хийгсэн бодлоо ер нь. Бага одоо 2 жил мэл ярилцж чинь манай гатна гэд найзтай. Энэ өвлөөс хий гэл яриад байна. Гөрвлийн гэрийн буудан гэд. Нэг олон дугаартай байнга яваад байдгүй тэгсэн мөртлөө сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм шиг тэгсэн мөртлөө хипхопод ороод байгаа юм шиг нэг тиймэрхүү. Тэгвэл хипхопуудыг арай өөр үнцгээс харуулна шүү дээ, тий. Тэр хүмүүсийг артист биш хүн хувьас нь ярилцмаар байгаа байхгүй. Яг гэвэл тэгж ярилцах чадах хүн бий байгаа байхгүй. Гаднаас нь хараагүй хажууд нь байж исэн. Өө нэрээ тэр асуудал чи яасан гэд асуух хүн бий байгаа байхгүй. Одоо энэ залуучууд те ялангуяа энэ 10 жилийн хүүхдүүд амин орлого нь бүр амар ихссэн байгаа дээ тоомоо судалгаагаар. Тэгэд энийг ер нь одоо энэ сэтгэлийн хатгүй гэж бодож байна эсвэл одоо сэтгэл готрлын бүр хүнд шатандаа орсон байна гэж бодож байна. Тэгэл амиа хорлох гэдэг бол хамгийн зориг шаардсан алхам мөртлөө хамгийн хулчгаар үйлдэл болоод үлддэг л дээ. Тэгээ тэрвээ тийм бодолтой хүмүүс байгаа бол ганцхан энийг л бодох хэрэгтэй гэж бодож байна. Ээж чи их байлаа да. Тийм шүү дээ. Яг тийм амиа оролт бол зүгээр яг өгч байгаа хүн үхлийг мэдэрдэг байхгүй. Үлдэж байгаа хүмүүс нь үхлийг мэдэрдэг байхгүй. Хамт дагаал өгч байгаа байхгүй тий. Тэнгүүд амар тийм амиа хичээс үлдэл байгаа байхгүй. Тийм.
би одоо ингэж бодоод байдаг байхгүй яг би одоо 80-аад оны хүн биш үү те. Тэгвэл манай үеийнхэн амар их зодуулж нүдүүлж өссөн заяа. Одоо аав ээжтэй сургуульд очиод багш нартай зодуулдаг. Тэгэл атмаанууд их байсан, атмаанууд их зодуулдаг. Ингээл бид нар ер нь юмд их хожигдож сурсан, ялагдаж сурсан те. Зодуулж өссөн. Тэгээд охтуудад ч зөндөө хаягдсан. Тэгээд нэг юм нөгөө юу ч наалтхаа байцсан гэдэг шиг юм өссөн болохоор за нэг үсрээл одоо за би жоохон сул дорой байсан болоод одоо гутарсан юм болоо гэж тухайд гэж бодож ирсэн байхгүй. Тэгмэд одооны хүүхдүүдийн чинь одоо жишээлбэл хатуу хүүхд хийж болохгүй бараг тэгж үзэгүүл байна л та. Тийм. Би ер нь хайртай хүмүүстэй тэгээд хэлчихдээ жоохон муухай пистачтай би ч. Илүү их зовоосоо гэж боддیں۔ Ингээд яг бүх юм ингээд хүзүүн дээр тулаад ирсэн өдрөө зөндөө байдаг ш туслах хинч байхгүй, татаад авах хинч байхгүй, зохицуулах арга байхгүй. Ингээд бүх юм дуусчлаа да. Гэж бодсон өдрүүд хичнээн их байдаг лээ. Одоо тоолвол хичнээн их бо. Гарын 10 багтахгүй шүү дээ. Амар их байгаа шүү. Тэгтэл өнөөдөр ингээд суугаад эргээд харахад инээд үрдэг байгаа байхгүй. Хүн хэцүү цаг үеийг зовлонтой үеүүдийг давсныхаа дараа үргэлж өмнөх байснаасаа илүү их хүчтэй болсон байт юм бэл. Яг зөв. Тиймээс илүү их зовоосоо л гэж боддог би хүмүүсийг. Ер нь бол одоо ялагдаж аюу сорох хэрэгтэй. Тийм одоо тэгтээ ингээл харангууд хүн болгон тийм ялах хүсэлтэй л байгаа юм л тийм ерөөсөө ялагдахгүй дандаа ялаг байх. Нэг юмд ямар ч ялагдах хоёр ялгаагүй гэдгийг ялгах үедээ 113-ыг сонсороо л гэж хэлээ да. Яг үүндээ ялагдах хоёр ялгаагүй болцсон ядраад ингээд сууж явах үед ялагдал ямар ч ялгаагүй. Чи зүгээр яаж явсандаа санаа зов яаж явахтаа биш. Яг зөв. Би одоо хүүхд мөхтэй ингээл тоглоно штэ. Хэвээ гамгүй аав штэ. Манай хүүхд ялах ямар ч албагүй байхгүй юм болгон дээр. Би хүүхдээ хожихоор манай хүүхд уйлна. Хамаагүй надаа бол яг тэгвэл би хүүхдээ аим хаттай өсөх гэж. Бүр жижигхэн тоглоомн дээрээс эхлээл хүүхэд бол юм ялагдлын амтыг зэрэг ингээд үзээд төсөх юм бол арай гайг болох байх гэж. Тийм. Гэхдээ эрэгтэй хүүхдийг ер нь тэгэл төлөвж унаагаад босгож чагараа л гэдэг философор одоо гэхдээ гурлаа ингээд ярьж байгаа ч гэсэн заяа одоо бид нар одоо жишээлбэл одоо тий хатуу өссөн хүмүүсийг ийм тийм гэж ярих юм бол хүмүүс амар ер нь бол одоо доор бичих бах. Би бас яг тэр талаар энэ талаар биччихсэн байхгүй. Тэгсэн чинь ер нь бол хүүхдийг би одоо эрэгтэй хүүгээ бол хаяа нэг гөвхөд багш нь ингээ хаяа нэг гөвчүүд би зүгээр дуурахгүй л гэж биччихсэн байхгүй. Яад зодчлыг би ч гэсэн тэгэл зодуулаад өссөгээд тэгсэн чинь л чи өстэй ийм тийм тэгээд одоо хийлэгч маркетинг болоо шээ. Ерөнхийдөө хүчирхийлэгч тэгэнгүүтээ одоо хүүхдийг өсгөх гэж чинь баг шинжлэх ухаан ийм тийм гээд яг ясман дээр бид монголчууд бол яг зөв хүүхдээ өсгдөг гэсэн байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь одоо чиний яг саяны ярьж байгаа шиг ингээд ялагдлыг амсуулах нэтрэ гэдэг юм. Япондны хүүхэд өсгөх талаар одоо нэг хэрхэн эцэг болох вэ гэдэг юм уу нэг тиймэрхүү номнод байдаг шүү дээ. Тиймэрхүү юм дээр их бичигдсэн байдаг юм байлаа. Манай найзууд бас авч уншсан, аав болсон хүмүүс авч уншаад энэ их зөв аргаар яадаг юм бэ шүү гэд ярьж ирсэн. Би бас яг детальчлаа санахгүй байна. Тийм жишээнүүд айгүй их тайлбарладаг юм байна ер нь. Гэхдээ Монголд айгүй адилхан санагдсан шүү японочдод өсгөх арга те. Зоддгол болохоос. Тийм зоддгол болохоос ч бусд нь яг адилхан. Одоо Японы хайскуулуудын бүүлийн бүр амар штэ. Ерөөсөө яг нөгөө амиа оролтол нь бүйл иддэг. Зодохгүйгээр огт зодохгүйгээр. Тийм үгүй одоо ингээд зүгээр ингээ ангийнхаа групп чатаас хасчдаг гэж байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд хүүхэд ингээ сэтгэл готрол оршдог гэж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр яах ёстой байх нь өөр найзуудтай баймаар байна. Тийм. Тэгээд эцэг эхүүдэн зүгээр тэрийг бас ярилцмаар шүү дээ. Яасан юм наа чи. Тийм. Яагаад ингэж байна? Тэрийг насаар нь өсөгцөн үе юм чи хараад мэдж байгаа шүү дээ. Тийм. Наач үстэн чилжилтэй насан дээр хүүхдүүд ингэж л үед ингээ хайчаа шүү дээ. Тэгхгүйгээр те нэг жоохон ярилцаад үзвэл тэр чи өөр ертөнц үүсэдэг шүү дээ. Тийм. Яг зөв. Бро ингэсээ ярьсан шүү дээ ингээл ялагдал, скол ядарсан стресс те. Бро энэ үедээ яг тэр үеийн моментыг хэрхэн даван тулдаг юм? Би ер нь асуудалтай тулгархаараа нэг л юм боддог. Энэ асуудал нь надад бол асуудал биш ээ л гэж боддог. Тэгж л өөрийгөө зорж болдог. Тэгэл нэг мэдэхэд ард нь гарцсан байдаг. Би ч бас нэг хүнээс тусламж гуугаад авах дуртай хүн биш. Тэгэл ер нь айл болох өөрөө л давж бүх зүйлийг өөрөө. Тэгээд сэтгэл готрлын үе ингээд удирдалтаа нэг эхэлдэг байхгүй юу? Нэг 7 хоног ч юм уу. Тэгээ бүр хэцүү үедээ сар үргэлжлэнэ. Тэгээд
тэр үед нэг юм хүмүүс рүү яриад найзуудтайгаа уулзахаас илүү уцаа унтраагаа гэрээ түгж ганцаархнаа байх л дуртай. Одоо ингээд амьдралдаа баримталдаг юм хамгийн том зарчим марчим гэж юм байна. Өөхөх үедээ би үгэндээ багтцсан байхыг л хүсдэг. Хинт ч худлаа яриаггүй. Би хэлсэн үг болгоноо хийж бүтээсэн байх дуртай. Монголын хамгийн үнэн рэпер хэн бэ бро? Хамгийн үнэн рэпер Чойном. Аха. За. Өөр яг рэперүүдээс. Би байна. Өөр тийм үнэн хүн одоогийн байдлаар харагдаж байна уу бро тэр? Тэрийг тэгээ би нэгнэр зохож мохоод оронд нь ингээ өрсөлдүүлэх гэдэг юм шиг тийм хэлмээргүй нөө. Тэгтээ Чойном л байгаа. Би бас Чойнмын бүр бас улаан фэн нэлээ. Ер нь бол баг 10 шүлгийг нь бол одоо баг мэдэх баха цэжэр. Тэгээ яг тухайн үед юу гэж боддог байсан бэ гэхээр нөгөө буруу цагтаа яг төрсэн рэпер ихгүй Чойном бол. Тэр нөгөө сүүл холболт гэдэг зүйл мүлээ гээл те. Яг сүүл холболт гэж байхгүй зүгээр үнэн гэдэг утгаараа. Тэр үед амьдарч байгаа хүмүүсийн хажууд тэр хүний потенциалыг дүгнээд үзэх юм бол рэперийн төвшөнд байсан байгаа байхгүй. Бус нь бүгд сонсогчд. Ганцхан тэр хүн рэпер байсан л гэж хэлж байгаа байхгүй. Тий. Шүлгийнх нэг утга агуулга нь өөрөө дандаа энэ нийгэм энэ болохгүй байгаа юмыг дандаа шүүмжилдэг. Тэгээ тэрнээсээ болоод мань хурж айгаа олуудаа шорон оронд орж исэн тийм юм байна. Тэгээ зүгээр л үзэл бодлоо илэрхийлснээр төлөө шоронд ордог. Энэ нэг юмтай адилхан санагдахгүй байна уу гэж. Нэг үетэй адилхан санагдахгүй байна уу? Одоо үетэй адилхан санагч. Тэгтэл энэ хэдэн жилийн өмнөх юмыг бид нэр яриад өнөөдөртөө адилхан байна штэ гэд яриад сууж байгаа юм тий. Энэ бол имэгнэл баг. Чойнмын шүлгүүдийн чинь тэгэл тэр тусмаа залуучуудтай хандаж хэлэхэд бид нэр энэ дээр ялгаж болохгүй. Бид нэр хэлхийг хүссэн үгийг хэлдэг байх эрхтэй хүмүүс. Ягаад гэвэл цагаан дээр хараар бичсэн байгаа. Чамайг амьд явах эрхтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэ? Тэнгүүд бро одоо энэ дээрээс нэг ийм асуулт гарч ирж штэ чинь ингээл өмнө жил сонгуул бол тий. Айгоо тийм олон инфлюенсерүүд ч юм уу манай зарим нэг рэперүүд худалдаглаад л да. Тийм худалдагдаал ингээл мөнгөөр ингээл нэр үндэ зарлаа. Тэгээ энэ тал дээр ерөөдөө бро юу гэж бодож байсан бэ? Үгүй өлсөд байсан байлгүй дээ л гэж бодсон. Ааха. Тэгэл бас нэрээ зарж идэх үе бас байх уу байх. Тэгээ танай сайн ажил үйл бодлоо зарж идэх гэдэг чинь арай өөр байгаа байхгүй. Тэг үзэл бодлоо зарж идэх. Нэрийг зарах бол байж болно. Тэгээ одоо чинь тоглолт хийгээд ч юм уу те. Ийм олон жилийн дараа гинт эргээд нэг тоглолт хийгээд нэрээ зарж идчих болж те. Танай хамгийн сайн найз тэгвэл яах вэ? Хамгийн сайн найз манай хамгийн хайртай дүүнрийн нэг тэгэл яваа ёстой хоёр зүгээр. Тэгэл би тухайн үед нь ярьсан шүү дээ. За чи юу хийж байгаа юм бэ? Офис руу явж гин. Чамайг юуны офис руу явж байгааг би мэдэж байна. Тэрний 3 давхар суугаад байгааг нь чи. Та яаж мэдсэн бэ? Тэр байтугай би чамтай хамт тэн сууж байгааг чи мэдэж байна. Чи харин хэдийг авснаа надад хэлээд гэхдээ чи ямар тоглоомор оролцож байгааг мэдэж гэнэ үү? Мэдэж байгаа хаа. Хэдийг авсан. Хэдийг авсаа. Одоо надад гарахаараа тэдэг өгнө гэсэн. Надад ирсэн саналын 4-1-ээр нь л би өгнөлсөн байлаа. Брод 20 онд иржсэн санал юм. Өнгөрсөн жил ирсэн. Өнгөрсөн жил 24 оны. Тэгэл жоохон харамсалтай санагдсан да. Зүгээр тоглолт болоод олчих мөнгөөр яагаад ингэдэг юм бол доо. Гэтэ эсвэл зүгээр ийм одоо сая төгрөг гэдэг чинь бага юм шиг санагддаг болсон байна л да бид нарт. Харин шууд ингээд нүдэн дээр нь 50 ширхэг сая төгрөг гаргаад ирвэл бид нарт их санагдаад байгаа юм билгүй? Тэ нэг юм бэлэн мөнгөний нэг юм юу вэ те? Тэгээд өөрийгөө үнэлж сураагүй байна. Ааха. Сонсогчдоо хэр хүчтэй үн цэнтэйг бас мэдээг байна даа л гэж бодож шүү дээ. Тэрнээс тэднэртээ буруу өгмөргүй байна. Үеийн үед л ингээд явж ирсэн биз дээ. Чиргүүлэн дээр гараад сонгуулаад гарч ирээд артистууд ингээд гэтээ ийм бохгүй. үзэл бодлоо худалдаад байгаа юм байхгүй шүү дээ. Дээр үзэл бодлоо бол яг үннийг хэлээд худалддаг байгаагүй юм. Зүгээр мөнгөний аваад зүгээр концерт л тааш чиргүүлэн дээр гараад дагаал явдаг байсан те. Дагаал яваад дуулаад тайзан дээр гараад дуулаад бид нар ч тэрийг нэг буруу юм гэж бодгоо. Хошин урлынхан ч тэр хипхопчд, рок pop бүгд тэгэл нөгөө намынхаа юун дээр ингээл дуулаад явдаг байсан. Наад талаар ч бодвол одоо ч тийм шүү дээ. Юу хийж байгаа ажиллая гэж явж штэ. Одоо бол өөрөхгүй юу. Одоо бол одоо тэр дэмждэггүй нь ямар ч хамааралгүйгээр зүгээр хэлээрэй гэсэн үгийг ингээд яг өөрийн болгоод яг өөрөө ингээд дэмждэм шиг хэлээд байгаа нь хамгийн сэжигэн байгаа байхгүй яг ингэ.
За надад Энд чинь бол дээр үеийнхээс бол шал өөр. ярьж байгаа. Арай өөр юм яриа. Үеийн үед угаасаа тэгээд тийм артистууд байсан юм байна. Харин өмнөрөө шаадаг яг тухайн үед нь шууд өөдгсөн шаадаг тийм артистууд олон болмоор шүү дээ. Эдгээр ингээд бие зарж шүү. Им тархиж угаах гэж шүү манайхаа. Бүгдээрээ тийхгүй шүү гэд хилдэг артистууд нь яа байхгүй байна. Артист гэхээсээ илүү одоо өөр хүмүүс л хэлээд байгаа. Айжлага баг. Тийм айгаад байгаа юм. Юунаас нь айд юм бэ та? Тийм шүү дээ. Миний ард түмэн байна гэд би дуулдаг үстэй. Хипхопын биз дээ. Хашааных нь гадуурн шиг би угсаа. Одоо ингэ хэдүүлээсээ найз нөхдийн талаар бро ер нь яг ямар хуу төрлийн хүмүүстэй илүү дотн тохирлдог юм. Ямар хуу төрлийн хүмүүстэй тайп нийлдэг гэх юм. Би ер нь бүх хүмүүсийг ойлгоно дөө. Тийм. Бүх хүмүүсийг ойлгоно. Харин нөхрөлгийн хувьд би худлаа ярьдаг хүмүүстэй л нөхрөлдөг. Яг үнээр л гэдэг тийм байгаараа түрүүний ярьсан шиг. Яа. Би ч бас тухайн үед нэг хэсэг ингээл хүүхэд байхдаа ч юм уу худлаа ярьдаг л байсан. Би одоо сүүлийн 9 жил юм уу 9 жил гарсан ч юм уу нэгч өгүүлбэрийг худлаа хэлээгүй. Тэгтээ би гингүүл худлаа ярьдаг байлаа л да тий хаана байгаа ингээд тэнгүүт нь гадуур явж ир гэртээ байна гэдэг юм уу нэг иймэрхүү юмнууд яваад байна гэлээ. Яг тухайн үед нэг тийг шаадаг байхгүй юу. Найз яриад хаана гэдэг юм. Гэртээ байна гэд гадуур шааж ирсэн чинь тааралдаа шаад. Тэгэл би тэр үед амар ицсэн байхгүй. Чи ялахгүй юм тэр яагаад ингэ худлаа ярьж байгаа юм бэ? Тэгэд өөрөөсөө амар ичээл би зүгээр тэгэл дахиж худлаа ярьдаг. Тийм. Түл бро ингээд хүүхд тахтай ингээд хамгийн их боддог байсан хүсэл чи юу? Тэгээд тэр хүслэр нь одоо бийсэн үү? Надад тийм хүсэл байгаагүй дээ ер нь. Ер нь юу хийх ёстой, яах ёстойгоо саяхан л ойлгож байна. Тэрнээс яг л амьдрах зүгээр л зугаацах гэж амьдардаг байсан төрлөө хүн шттэ би чинь. Тэгэл годамжаар бистэ өстө хулгай нохоо юу зэлбэн нохоогоор дуудуулаад зөн төөл явлаа. Хулгаач. Тэгтээ би хулгайж тэгж хулгайнтаж яваагүй. Энийг үр хөвчтөө. Бидэнтэй хамт тугаараа. Тэгээд манай нөгөө хамнууд ингээ хоосон байгаа, ширээ бас ингээ хоосон байгаа. Зүгээр л нэг ам хатахгүй зөвлөгөө ус тавьцсан. Тэгээд одоо манай подкасттай хамтран ажиллах хөвөм ч юм уу албан байгууллага байвал биднээсээ холбоо бариарай. Таны рекламны орон зай. Өстө таны рекламны орон зай. Яг гүрвлийн ард болно. Ахын зүгээр энэ ханыг дүүргэн заяа. Санаа зовлт. Тий одоо тэнгүүтээ брог ерөнхийдөө одоо ингээд рэпер талаас нь хүмүүс үгүйсэн мэдж байгаа шүү дээ. Уран бүтээлч юм уу. Тэнгүүт одоо энэ хүмүүсийн мэдхгүй тийм авиас ч юм уу хобби моби юу вэ бро? Би зураач мэрэгчлээ. Ааха. Өөрчлөх авиас байхгүй дээ. Тоогооч. Тийм тоогооч, Японы тоогооч. Одоо энэ хоолж чинь. Хаяа нэг. Япон хоолны тоогоочоо. Монголд байгаа Япон хоолны тоогоочд бүгд яг Америкт суши хийж исэн хүмүүс байдаг гэдэг нэг хүмүүс ярьжсэн. Тийм үү? За. Рамений тоогооч. Рамен гэснээс сакура орох туфтай юу? Үгүй би ер нь ийш тийш гадагшаа гардаг шүү. Нэг гэртээ рамен хичээл. Бас нэг чаддгүй дөө хаяа нэг хамгийн гайгүй газрууд нь хаана вэ? Тэнтэс нэг рамен авч ичээл. Тэгэд ер нь эхнэрийнхээ хоолнд л дуртай даа гэж. Ааха. Тэгэд одоо зураг мөрөг бол огт зурхгүй байгаа. Тэгэл нэг скетчбук те. Аха. Тэгэл тэрэн дээрээ бас гараа зөвшрүүлээл нэг тиймэрхүү л маркет. Сүүлнээр нэг iPad авсан. Тэр чинь нэг жоохон анимашн марк юм оролдол. Би чинь анимашн тайз дэлгэцэн зураач байхгүй юу? Тэгээд нэг марцсан юмнуудаа жоохон гараа зөвшрүүлээл байж байна. Одоо ингээ та хэдийн нэг юм одоо ингээ юм рэперүүдийн нэг юм тайзан дээр юм зодтолдож байгаа юм уу те. Тэгээд тэр дунд Ван Дэч байлаа, Боч байлаа, Мөвжич байлаа, Рукич байлаа, Тришнач байлаа, Броч байлаа. Айгу олон рэперүүд байна. Тэгэл тайзан дээр нэг айгу мууталцаал амар олон хүмүүс саагжсэн. Манай сонсогч бас тийм бичлэг л л дээ. Тэр яг юу яг юу болоод байгаа юм бэ бро? Бид нар нэг хин хамгийн авьяастайгаа үзсэн юм аа. Ааха. Тэгэд
We love you сте байлаа. Тэгээд нэг жоохон зөрчил гарсан. Тийм тэгээ тайзан дээр мэдээж зөрчилдөх хэрэгтэй. Тайзан дээр гараад тэрвэрлдээд ээж болохгүй шүү. Тайзнаас буугаад одоо тэр тайз нэгэсэн дээр ринг байх нь шүү. Тийм тайзнаас буугаад бол бид нар ийм найртай. Тайз ч одоо сүүлийн үед энэ хипхопыг бүр спорт болгоод байгаа юм шүү тий. Чи тэгж бодож ийл тийм л гэсэн үг дээ. Мэргэнд өөрөө мэдж байгаа л гэдэг чинь тий. Тэр ерөнхийдөө нэг юм сонирхолтой юм болоод байгаа харагдсан. Гэхдээ бро л ерөнхийдөө нани шинэ нэг ярихгүй. Ямар тайз гэж. Ямар муудалцсан болоогүй ахаа гэж. Одоо 113-ын хийж байгаа дуунууд ямар нэг одоо дуу болгон дээр ингэж шингээдэг тийм үзэл баримтал байдаг уу? Бага. Миний дуу болгон сүнстэй байх хэрэгтэй. Сүнс гэж юу юм бэ гэхээр сонсож байгаа хүмүүс тэнчэнээс ямар нэгэн мэдрэмж авдаг байх хэрэгтэй. Тийм тэр мэдрэмжийг сүнс гэж яриад байгаа. Дуу яагаад тийм сүнстэй болдсон бэ гэхээр дуулж байгаа юмныхаа талаар мэддэг байх хэрэгтэй. Үннийг нь дуулж ич тэр нэг сүнс гарч ирэх нь шүү дээ. Нэрээ тэгдэг шүү. Энэ надад ч гэсэн адилхан яг тохиолж исэн юм байгаад байна шүү дээ гэж олон ярьдаг шүү дээ. Тийм байх хэрэгтэй. Хүн мэддэггүй юмныхаа талаа худлаа дуулаад эхлэхээр л хоосон байгаад байдаг. Тэгээ олон жил хүн сонсдгоо. Одоо ингээл тэнгуү тийм худлаа юм дуулах гэж штэ тэр тэнгуү миний Grashand Lambo байна. Тэгээ миний мөнгө дуулдаг хүмүүсийн тоглолтын дээр очиж дуулаад мөнгө өгч чаддгүй юм лээ. Тэр чи одоо жинхэнэ худлаа рэптэл орно штэ. Яад гэвэл юм чинь. Үгүй тэгэл тэр хүмүүс өөрсдөө юу бодож амьдардаг юм би сайн мэдэхгүй энэ дөө би ямар ч л уулзгаараа ч гэсэн хэлдэг юм. Наа чи юу гэдэг юм бэ би тэгэл өөрсдөө ч тайлбарлаж чаддгүй юм байл. Хаана вэ тэр чин гаргаад тэр гэдгээр байхгүй. Одоо ингээд олон жилийн карьер шүү дээ. Рэп хийсэн. За энэ дундаас одоо чиний жишээлбэл хамгийн хайртай гэж одоо нэг уран бүтээлийг за бусдын бүгдийг байхгүй болгоё. Бусдын бүгдийг байхгүй болгоё. Нэгийг аваад үлдгэв чи алиг нэрлэх. Тийм ээ. Наадах чи яг аим ингэж байгаа юм шиг асуулт байхгүй да. Чи ингээ 3 хүүхэд их хэнийг навд үлдэх юм. Тэ? Чи хинтээ навд амьдрах юм. Би бүгднтэй л баймаар байна шүү дээ. Яг л би бүгдэнд нь сэтгэл зүрэхэд зориулсан. Би нэг ч мөрийг бодохгүйгээр бичээгүй. Би нэг ингээ аргалчээ гэж нэг ч дуун дээр ажиллаагүй. Тийм болохоор хамгийн зүгээр сэтгэлээсээ хүнд зориулж хийсэн гэх юм нэг тийм юм байх юм бол Мамо гэдэг нэг дуу байдаг юм да. Их гомдож явсан үедээ л хийсэн дуу байдаг. Одоо ингэ уран бүтээлчнэр чинь нэг ийм үед байдаг шүү дээ. Зарим уран бүтээлчнэр жоохон сохт байхдаа онгод норж ирдэг ч юм уу. Зарим нь ингээл аян дээр фристайл хийж байгаа л онгод норж ил гоё мөртөжэл те. Ер нь яг брогийн яг тийм хамгийн супер мөр бичдэг үе ч юм уу. Тэр үйлслийг хийцэн юм орж ирдэг бай. Тийм юуны талаараа би ихлээр сэдвээ боддог л доо. Сэдвийг би ер нь сар бодно шүү. Юуны талаар дуулах вэ? Сэдвээ олцсон байхад үг нь бол газ бичнэ. Тийм. Асуудалгүй. Онгод бол сэдвээ олцсон багт л ороод ирдэг юм уу? Тэр сэдв одоо ер нь шин санаа, шин сэдв гэдэг чинь хамгийн үнэтэй юм болчиход байна шүү дээ. Тэрийг л олж авахыг хичээдэг дээ. Тэгэл тэхгүй бол бусд ингээд хүмүүсийн дууг хэдэн жил ингээд сонсоод ангууд хайрын дуу хийсэн ч гэсэн өөрийгөө магтаж гин. Ост хийсэн ч өөрийгөө магтаж гин. Юу ч зүгээр дуу дуулсан ч өөрийгөө л магтаад байна. Би хамгийн лаг нь би тэндээс ихэлсэн би оргилдیں۔ Манай найз надаас асууж ирсэн хөшөө танай хипхоп чи хэдэн оргилдیں юм бэ гэж. Бүгдээр л нэг оргил дээр байгаад ах юм гэж. Тэр нөө зомбитэй киноны одоо клипэн дээр ингээд чи нэг утас гаргаад ирдэ шүү дээ. Тий. Тэр чиний утас байсан. Миний утас. Чиний утас уу? Миний утас. Тэр кейсний яа юм бэ? Харин нэгдвэтэй. Би дагдсан дээр Hello Kitty шивэлсэн шүү дээ. Тийм үү? Тий. Hello Kitty би жоохон дуртай. Жоохон dark төвхтэй болохоор ч тэр. Дүү тэр кейс хүртэл утга санаатай байна шүү дээ. Би болохоор яг нэг анх харахад нэг юм ямар сони юм бэ? Ягаан. За энэ хардаа. Камер. За тэгэл ингээл би ч одоо
Үхээчгээд хилчгээд л үхчихээр тийм зөвлөх хүн шүү дээ. Тэр утасны кейс чи нэг амар хөөрхөн биз тий ягаан өнгөтэй. Надаа зөндөө тийм кейс байгаа. Тэг өөрөө их муухан хүн болохоор ч тэр хөөрхөн юм л их цуглуулах юм да. Манай охин хоёр л адилхан юм байна да. Гэтэ яг брогийн тодорхойлолтоор муухан хүн гэж яг ямар нэг хэлэх юм бэ? Муухан хүн гэж юу? Эцэг ихийг их зовоосон хүнийг л хэлэн дээ. Хажуутайгаа ханыгаа их гомдоосон хүнийг ч юм уу те. Бусдаас бол хүн угаасаа л муухай байдаг ч ихэнх нь л нүгэлтэй зөндөөл нүгэлтэй байдаг. Тэгэл тэр дундаас бусдыг хамгийн их гомдоож байгаа. Тэрнээсээ таашаал авдаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс л би өөр муу нэрнээс огтайдгүй. Муу хүмүүсээс л айдаг. Одоо ингээл бусдыг гомдоогоод таашаал авдаг нэг тиймэрхүү хүмүүс байгаа шүү дээ. Ялангуяа яг хөө ингээд хэлэнгүү жоохон буруутч магадгүй л дээ. Яг сүүлийн үеийн над зүгээр ингэж бодоод байдаг байхгүй. Сүүлийн үеийн Монгол залуучуудыг яг энэ зарим Монгол охтууд ч гэдэм үү те. Яг эдгээр арай дэндүү тийм сэглээд сэмлээд бүр ингээд гомдоогоод тэгээ бүр эвдээд тэгээ хайчтай юм шиг санагддаг байхгүй. Тэнгүүт эмэгтэй хүн чи яг ингээд нэг шийтгээрээ. Гэтэ өмнө нь ингээд ямар ч дурсамж юу ч болоогүй юм шиг юм. Тэгээ мартаж чаддаг гэдэг ааш те. Тий. Ирчүүд маань тэгээд сэтгэлийн хаттай болоод тэгж явж байгаад хамгийн зөв хүнийг олоод энэ яг зөв юм байна гэд. Тэгэхгүй би ч гэсэн олон юм охтуудыг гомдоож ирсэн шүү дээ. Тэгээд юу гэж өөрийгөө уучилдаг вэ гэхээр сайн хүнийг ялгаж чадах муу хүн болж өгч байгаа маа туршлага судлуулж байгаа юм те. Энэ шиг л новштой дахиж уучрахгүйсэн да гэж бодож явдаг бахтаа л гэж боддог шүү дээ. Зөө хэлж шүү. Сайн үнэ олсон уу? Олсон. Ааха. Тэгэл нүүрэн дээр нь бичсэн л гэдэг юм байлээ. Ааха. Чиний хувьд одоо үхлийн талаар ер нь боддог. Өдөр болгоо. Үхэл ер нь чинийхаар бол юу вэ? Үхэл бол амар амгалан жоохон энэ их ядарч яваа энэ их ажил стресс амьдрал дунд жоохон завж хөлөө юм болоо да. Гэхдээ үхлийг би ч тэгж л боддог л доо яг за би маргааш үхэнтэй нөгөөдөр үхэнтэй биш би хизээч үхэж магадгүй тэрнээс өмнө юу хийх ёстой вэ? Би юу гэж дурсагдах ёстой вэ? Ганцхуудаа амьдарч байхдаа би юу хийж үлдээвэл би 100 жилийн дараа бид нарыг амьдарч ирснийг чамайг намайг бид гурвыг эн чинь ингэ сууж ирснийг хинт санахгүй. Тэр үед би яаж дурсагдах вэ? Тэр өнөөдрийн сонголт. Тэгж л боддог. Тэгэхээр өдөр болгоныг ер нь сүйлэг юм шиг. Тийм. Амандаа багтахч л амьдарч байна. Үхлэл ер нь тэгээ бро энэ төгсгөл юм уу? Би ч нэг жоохон шашинлаг хүн болохоор үгүй л дээ. Бро юуны ямар шинтэй Будда? Үгүй тэнгэр. Тэнгэр. Байгаль. Би ер нь тэнгэр гэхээсээ илүү газар шороог их шүтэх хэрэгтэй юм шиг байлаа. Миний дотроос ирсэн зүн бол. Ааха. Байгалыг шүтэх хэрэгтэй. Тэгэд ингээд ярих юм бол төгсгөл яг мөн үү гэж ярих юм бол за зүгээр шал өөрөөр хариулъя заяа. Чи хүүхдтэй болно да. Тэр чиний дараагийн нас. Чиний аав ээж байна да. Тэр чиний өмнөх нас. Ингээл ойлгочих. Тэгэл үргэлжлэл яваа. Тийм үргэлжлэл яваалаа. Би болохоор энийг арай өөр яг энэ өнцөг мөртлөө арай өөрөөр тайлбарлахад одоо өөр төрлийн жишээ авахд би одоо ганц бие байхдаа жишээлбэл одоо үхээс амар айдаг ч юм уу те ийм хүл ингээд бүх юм төгсгөл юм шиг санагддаг байсан бол би одоо ингээд хоёр хүүхэдтэй тэнгүүт би энэ хүүхдүүдийг одоо нэг хөлийн төрөнд гарын ганцхан төрөгчиж хүүхэд би өөрөө үргэлжлээл явах юм шиг санагддаг. Тэ нэг айц байхгүй болчихсон юм лээ. Айц нь юундаа байна гэхээр хүүхдүүд юунд ч хүрээгүй багт би хүүхэд гэх юм бол харин энэ хүүхэд ер нь бол дандаа л хүүхэд. Тэр амьдралын яг утга учир бол яг хүүхэд дээр ирээ. Өнөөдөр төрсэн хүүхэд. Тэгтээ чиний ч биш, миний ч биш, чиний ч биш яг өнөөдөр төрсэн хэний ч хамаагүй хүүхэд л амьдралын утга учир. Энэ хорвоог үргэлжлүүлж байгаа ганц гол зүйл нь. Брогийн одоо яг одоогийн байдлаар амьдралын утга учир нь юу вэ? Миний амьдралын утга учир уу? Тий. Юунд л амьдарч байгаа юм? юм? Түүхий үлдэх гэж амьдарч байна да. Тий. Бичигдээд үлдэж байгаа энэ түүхүүдийг би их томоор бичмээр байна гэх юм уу? Өөртөө зөвлөж. Тий. Үргэлжлэлтэй зөвлөж. Үгүй. 60 жилийн дараах, магадгүй 80 жилийн дараах төр хүүхдүүдэд зориулж. Миний ингээд дуунуудыг сонсохоор хүмүүс дандаа тэгэд идэг байхгүй юу? Нэстэ яг амьдралд байдаг юм биш үү?
би энэ дуунуудаа яг хамт байгаа одоо та хоёр ч юм уу зориулж хийдгүү. Би ирээдүйд төрөх тэр хүүхдүүдэд зориулж хийж байгаа. Бид нэр өнөөдөр хамтдаа л яг нэг жаргал зовлонгоор амьдраад нэг нийгэмд том болоод нэг л аягтай хоолноос идж байгаа юм чинь ялгаа юу ийсэн? Та нар ч гэсэн дуулцсан яг л адилхан надтай адилхан дуу ихнэ шүү дээ. Тэгэхээр тэр ирээдүйд төрж байгаа хүүхдүүдэд өнөөдөр ийм байсан шүү гэдгийг нэг түүхэл болгож үлдээж байгаа түүхийн ном шиг. Ерөнхийдөө чиний дуунд угаасаа дуунд ер нь үзэл баримталж чинь ингээд би сайн сонсогч юм биш ч гэлээ. Хожим миний үлднэ гэдэг тийм байдаг тий. Тийм. Намайг өгсөн ч гэсэн битгий харамс. Би үрд хамт байх болно. Нэг нөгөө мамба менталити гэдэг шиг тий. Бид нэр өнөөдөр ямар ч утга учиргүй мэд боловч дараа үнэлэгднэ. Тийм утга учираа бүтээх. Би анх 4-р ангид гөрүүл шивүүлж байсан байхгүй. Тэгэл тухайн үед ямар ч утга учиргүй л байсан. Өнөөдөр бүхэл бүтэн намайг илэрхийлэх тийм том зүйл болсон шүү дээ. Гөрүүлээ. Гэтэ яагаад гөрүүл шивсэн бро? Ямар ч утга учиргүй. Надаа хоёр сонголт байсан. Манай аавын шивээс хийдэг найз нь гэрт дээр шивээс хийх гээд тэгээ надаа чиний шивээс хийлгэж гээ. Хоёр сонголт байсан. Нэг бол хилэнц шивүүлэх, нэг бол гөрүүл шивүүлэх. Тэгэл би гөрүүлийн сонгосон. Тэгэл тэрнээс хойш намайг бүгд гөрүүл гэж дууддаг болсон. Хизээ яг 113 болсон юм аа. 20 онд юм уу? Гөрүүл гэдэг ингээд нэрээрээ тодорхой хэмжээнд танигдсан те хүмүүс мэддэг болцсон юм байж хагаад нэрээ солих энэ хоорондын импакт нь ямар байсан бэ? Би зүгээр энэ гөрүүл гэдэг нэр жоохон юу болоод ирсэн. Жоохон цаашаага левел ап хийхэд надад жоохон лай болоод ирсэн гэх юм уу? Тэг ингээл гадны хүмүүстэй уулзаал ингээл гөрүүл гэдэг лизард гэдэг сонин шүү дээ. What the fuck? Тэнгүүт би ч юу болцсон байсан л та. Хүзүн толгоон дээр нэг шивэлцсэн байсан криминал 113 гэдэг. Би зүгээр 11 сарын 3-нд төрсэн гэдгээр. Тэгээд 168 битээр хамт амьдардаг байсан. Миний муужгаа эдгээр гарахаас өмнө. Тэгж яваад битээр ярьж илаа л. Аха. Хоёулаа хамтлаг болъё. Орос руу явъя. Танд таних хүн байхгүй, надад таних хүн байхгүй. Хоёулаа бүгдийг андерграундаас нь эхлэе. Мотор гээд хамтлаг болъё. Би 168 болчлоо. Та 113 болчооч тээ. Шивэлцсэн чи. Тэгээ хоёулаа хах шай. Үлсэж үзье. Даарж үзье, хожигдж үзье, яалж үзье. Яад юм маргааш нь писта, юм үдсэн пистанаар болно штэ. Тэгээ шаажсан. Тэгэл тэр ярианаас хойш нэг удахгүй миний муужгаа гараад хийт болол. Явах уу гэж явахгүй ш. Яаж юм би чи ста Монголд амьдарч болох юм байна. За окей, яхан тэгвэл өөрийнхөө нэг юм оллоо шүү. Тэгээ та хоёр миний муучгийн дараа дуу илүү яалаа. Тийм CD-ийн сэдэлтэй дараа. Нэг өдөр гаднаас ороод ирчих пистач ингэ нүдээ хараар бодцсон, хумсаа бодцсон. Аха, цаашаа өөрлөлтөө. Чи гомо юм уу? Шасч. Би өдөржингөө гадар ингэж явсан. Бүгд намайг гоё байна гэсэн. Таал ганцхан гомо юм уу гэлээ гшаа тэ. Яхан тэ чи ингэж явж болохгүй. Утгалуулаа шүү. Хоёулаа нэг дуу хий. Гэт гин тэргийн сэдэлтэйг цаадах чинь маршал дээр окатамт хийчихсэн тэр дууг. Би энэ дуун дээр чи орё. Тэгээд нэг жоохон иршүүд талаа бас нэг жоохон гаргаж өг. Хитрхи муужгаа болоод байна. Тэгэл хийжсэн. Би болохоор яг 113 гэдэг нэрийг нэ Британий Ост тэр анх харчихсан. Зодуулаад судаг клип нь. Тэр клип бас их гоё шүү дээ. Чи яаж шаахан гэдэг. Би ер нь клипнүүдээ өөрөө хэлдэг л дээ. Би ингэж хиймээр байна. Би ингээд хүлүүлээд ингээд зодуулмаар байна гэтэнгүүт. Яах чам гэдэг. Бусад клипнүүдийг за нэр цохоод яг хүмүүсийн клипнүүдийг үзэнгүүт ингээд нэг хүүхэд ингээд ард нь хүлээ суулгах зөө өөртөө зодоол өгүүлж мөглөө шаад тийм суул харагдаад байсан байхгүй суул ирчүүчиг харагдаад байсан байхгүй наа би бол сууга зодуулдаг нь бай тий би тэгээ үгээ хэлдэг нь бай өдөөс нь нэг тиймэрхүү л утга санаад Братан дээр бас нэг 2 3 сцен тавалцсан шүү дээ тий тэгээ нэг л сцен үлээ нэг л сцен шадаг тий зодтолцдог тий өөжи брота хайлтнууд руу зөрүүлдэг Братан кино бас тухайн цаг үед бас гоё ийсэн шүү дээ 8 ангитай надад бол зохиолын хувьд бол үнэхээр таалагдаагүй
Би өөрөө л хэсгийг үзсэн. Би наадлаар чи яриач мэдэхгүй. Ер нь бол яг хаа Би ер нь ингээ ост хийгээд байгаа кинонд үздэггүй шүү дээ. Аа. киноны атмосфер амар гоё байсан бохоо. Ер нь бол яг энэ дандаа хипхопч заяа. Тэгээд яг хипхоптой ерөөхдөө яг 113 OG Mob энэ төр гэж байсан болохоор тэр амар шинэлэг төрөөл орсон бас. 168 хүртэл тоглолцсон байсан. тий. Тэр нь айгу шинэлэг гоё байсан. Үзэхэд бол гоё. Яг кино юу гэд үзэхээр зүгээр яг зохиолын хувьд бол жоохон Учир дутагдaltaй байсан. Тэгэхээр одоо Тэр киноны маркетинг тэр киног ерөнхийдөө амар гоё болгосон баг. Хуучны 7 сарын 1 гээл клик бүүм ийсэн. Киноны хүмүүс тэгтээ бүгдээ тэгдэм билээ шүү дээ. Оста хэлгээ гэхээр манай киног үзэх үү гэдэг. Үзэхгүй ээ. Би яахан киноны чинь тухай ингээд дуулж өгөх юм уу? Би үзчих юм бол яг л тэр тухайлд дуулна шүү дээ. Би шал өөр сэдвтэй зүгээр нэр нь юу гинэ? Юуны тухай юм? Би тэрнээс нь арай өөрөөр шаа. Ерөнхийдөө ханаа аваад тэгж хийдэг. тэгэхээр бас гоё юм биш бас. Тийм тэр чинь миний уран бүтээл болж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Үзчихээр нэг хайрцаглагдчих. Тий, яг нөгөөдхийн киног нь ярьж өгөхгүй шаагаад. Тийм. Тэр кино бол яг тухайн цаг үед бас юу байсан? Айгуу тийм өөр байсан. Тим кино ер нь баг байхгүй дээ. Тим цуврал бол 7 сарын 1 гэдэг кино бол одоо клик бүүм кино штэ. Тийм. Гэтэ 7 сарын 1 гэдэг тухайд бид нар 7 сарын 1-ийг яг юу гэж боддог гэсэн мэхээр нөгөө нэг амар бослого юм байна те 2008 оны сонгуулийн дараах процессыг 7 сарын 1 тэгэхэд 7 сарын 1 зөвхөн тэр нэг жижигхэн сэдвэр байсан байхгүй тэр кинонд тэр нэрлэлсэн яг ясам тэнд байгаа залуучуудын амьдралд нэг юм нэг жижигхэн л түлхүүр болж орж ирээ шээ тийм 11-т ч хүрэхгүй тийм жижигхэн нэг хэсэгтэй бусад хэсэг нь юу байсан бэ гэхээр яг гудамжны одоо юм дайн бохгүй юу нь бол гэтээ би дайн гэж хэлж байгаа ч гэсэн яг дайн шиг харагдахгүй амар маш муу кино юу нь бол нөхөрлөл их хардаг та төхөрлөл тэрийг сайн хийсэн бол тэнд тоглож байгаа нөхдийн дундаас нэг нь яаж урууж болдгийг харуулдаг тэгээ нэг юм үг гэдэг шүү дээ чиний зүрхэнд хамгийн их ойрцсон хүн хутгалдгаа гэж зүрхэнд чинь ойртоогүй хүмүүст хутгалах хэрэгч байдгүй гэж тэгэхээр сайн найзууд л ордог байлээ. Энэ маань хизээж тэхгүй дээ гэсэн ч энэ маань тэгсэн л байдаг гэдэг шиг те. Бро тийм үе байв. Оо ер нь байхгүй дээ. Гайгүй. Яг над ганц хоёр найзууд ингэж тэгжсэн юмнууд байгаа. Тэгтээ дахиж итгэдэггүй. Би ч нэг чулуун дээр хоёр бүдэрдэггүй. Тэгэл нэг удаа надад худлаа ярьсан бол нэг удаа намайг хуурсан бол тэгэл би хизээж танихгүй юм шиг л арчдаг. Энэ бас угаасаа айгу чухал юм шиг байгаа юм те угаасаа. Тийм байх. төлөө өөрийнхөө ч төлөө. Тий. Ер нь бол тэгэл нэгэндээ тэг жоохон сэв суулгачаал юм бол тэр сэв бол хизээч арилдгүй л байхгүй ер нь бол өмнө нь чиний төлөө би чамд туслая байсан бол одоо миний төлөө чи өөртөө туслаа болчиход байгаа шүү дээ тий. Одоо ингэдэж штэ хэрэг болохоор л залгалаа гэлдэг тэглээ те. Энэ ер нь зөв юм уу буруу юм уу? Зарим найзууд заримдаа л найз байдаг. Тэгэхээр заримдаа л найзлаад өгч хэрэгтэй. Тийм. Чиний яг миний бодлоор л угаасаа найз гэдэг чинь юу гэх юм? Байнгын хамт байгаа л те. Өдөр шөнөгүй чатлал. Тэгэл чи яагаад мантайгаа уулзахгүй, мантайгаа яагаад уухгүй те. Ийм ойлголт төрөөсөө биш те. Найз гэдэг бол яг хэрэгтэй үед нь ард нь бат жаргалтай үед нь алга болоо зовлонтой үед нь нэгт байж байгаа юм. Тий. Яг л одоо тиймэрхүү л гэж боддоо шүү. Би бас тийм байхыг хүсдэг шүү. Хэрэг болсон үед залгалаа гэдэг үг бол тэгэхээр зөв үг байгаа зөв нь бол ой тэр нэг юм наад залгалаа гэдэг үгэн дотор чинь за найзд нь яг юм тулчлаа гэд нэг ярих өөр. Байнга яриа 20 кг уугаад ах чинь нэг тий. Одоо ерөнхийдөө ингээд үлдсэн бро одоо ингээд 3-4 клип байгаа гэсэн шүү дээ. Хамтрлууд ерөнхийдөө задлж болохоор бол одоо хинтэй хамтарсан мэдээлүүд юм байна. Одоо зүгээр дараагийнх нь нэг л одоо цаасагдах хамтарлаа л хэлээ л дээ. Тусламжлаад явах. 168 бит өөр нэг юм ийсэн. Энэ олон жилийн харилцааны дүндтэй бит хоёр нэг юм хийсэн. Орс хийсэн аа гэж шахах. Цаадах чи өөр орс шүү дээ. Цаг чинь нахал наяа виста штэ. Натурал наяа тий 168 м нөгөө нэг хөдөөний охин гээд нэг
дууг нь би YouTube-ээс нэг сонссон. Хөдөөний охин гэж яадаг. Тий. Хөдөөний гэж гэдэг дог. Тийш. Тэрийг барыг нэг сонсон чи дараалал 5 цагаас сонсон. Тэр бас төгсгөл наалж илээ тий. Одоо төгсөн дээр л шүү дээ бас та. Хүүхдийн колони дуудуулж малаад таална шүү дээ. 50 жилийн ялмал одоо. Тий. Бас л өнцгтэй өөр гисэн. Тэгээ тийм хүмүүс ч л гоё шүү дээ ер нь бол. Одоо нөгөө нэг юм болчиход байна л да. Авиастай хүн заавал байх хэрэг болц те. Хүнд ямар нэгэн мэдрэмжийг өгч чадчихлаа урлаг хийж болж байна. Тий. Энийг ялангуяа хамгийн их ойлгож хамгийн их гаргаж ирч чадсан хүн бол 168. Тий. Одоо ийм байна л та. Кинонд жишээлбэл ийм сегмент байгаа байхгүй юу? Масс руу чиглэсэн кино гэж байна. Контент кино гэдэг юм уу? Тэнгүүтээ зорилттой бүлэг рүү чиглэсэн. Жишээлбэл арт хаус кино байна тийм. Хипхоп одоо жишээлбэл 113 жишээлбэл масс руу чиглэсэн рэпер үү? Сегмент рүү чиглэсэн рэпер үү? Тийм сегмент рүү чиглэж байгаа шүү дээ. Ирээдүйлөө. Underground сегмент байна тийм. Тийм. Тэгэхээр яг сонсдог тодорхой хэсэг бүлэг хүмүүс үнэнч фэнээр сонсдог тийм. Тэнгүүт би жишээлбэл одоо яг үнэ хэлэхэд орчин үеийн хипхопыг сайн мэдхгүй ч гэсэн би 113-ын зарим дуунуудыг ингээд сонсонгууд ингээд би надад ингээд дахиад сонсох хүсэл төрж ийнө гэхээр зарим дуунууд бол масс руу чиглэсэн байна. Гүйлтэй зүгээр л би дуу хийж сурж байна. Уран бүтээлийг л урнаар хийж сурж байна л гэж ойлгох хэрэгтэй байна. Тийм. Өдөр болгоно л суралцж байна. Тийм. Тэгээ дээрэс нь ганц сайхан юм чинь нөгөө хөгжим чинь views ерөөсөө ихсэн үг гэхээс биш нэг ч views хасагддаг юм байл л т. Тиймээс би ерөөсөө тэр хандлт мандалтанд тэг санаа зовдгоо. Юу анхнаасаа л уран бүтээл хийхдээ анхнаасаа. Тийм. Тэнгүүтээ одоо ингээл цаа чин үе чин одоо рэп хийч гэдэг юм уу те. Тэнгүүт энэ хүмүүс ингээл хандлт өгөөл мөнгө төгрөг болоод тэг ингээл явчлаа. Тэнгүүт бро ингээд олон жилээр нэг андерграундаар ингээд явлаа шүү дээ. Тэнгүүт бро зүгээр яг жоохон ч гэсэн харамсал байдаг юм. Үгүй. Би өөртөө худлаа хэлээгүй дээ. Нэг ч харамсч байгаагүй. Өөртөө. Ер нь хүнийг хуурж болно, хүн худлаа хэлж болно. Хүн өөрийгөө хуурна гэдэг чинь л хамгийн аадаг юм гэж ойлгодог шүү дээ. Би заримдаа тэгдэв. Нэг юм хамгийн анх хийжсэн дуунаас хамгийн сүүл цацагдсан дуу хүртлээр бүгдийг нээлж тавьж аваад нэг сонсдгийн. Би чинь хаанаас өнөөдөр эртэл хэн байлаа? Би тэрийг санах дуртай. Тэгэл дараагийнх руу ордог доо. Тэнгүүтээ ингээд тэнчээс энэ хүртэл сонсоо брогийн амьдралын замл нь ингээд нүдэн дээр юу тэр чинь энийг хийж яхад юу байсан бэлээ хин юу тууллаа бүх юм орж ирж байгаа юм чи. Нэг шивстэй адилхан тийм бол тий альбом үзэж байгаа юм шиг л гоё өгдөө шүү дээ. Тэгтээ би тэр хугацаанд бүгднтэй нь өөрийгөө алдаагүй гэдгийг бас давхар кайф болгоод авч байгаа шүү дээ. Тий өөртөө үнэнч байснаа бахархаал тий энэ тул хэмжээний тий. Тэгээд өөртөө үнэнч байсны хүчинд одоо өнөөдөр Монголын хамгийн том одоо underground артистаас гадна Монголын хамгийн том одоо цэнгэлт хүрээлэнд тоглолт гэж шүү дээ. Тэгээд би десантахаас асуусан л та. Та тоглолтоо хийсэн одоо нэг зөвлөгөө мөвлөгөө өг. Яадгээ гэтгс чинь зүгээр яханд битгий санаа зов. Юунд ч битгий ингэж тоглолт болох гэж байгаа юм шиг битгий тэгэж ингэж сандар. Болдгоор болон дүүрдгээрээ дүүр нахын дөв тоглолт. Ганцхан ч энийг л бод. Хүн амьдралдаа олон удаа цэнгэлдэх тоглолт хийдэггүй шүү. Хэлж. Тэгэхээр одоо нэг хийж байгаа их гоё шаагаарай тий хийжээч өөртөө харамсахгүй юм яг тий. 113 одоо ингээд бусад урсгалаас юу сонсдгоо. Бүгдийг сонсдог. Зохиолын дуу. Тэг хөгжим бол сонсдог. Гэхдээ хөгжим болгоноос гоёг нь сонсдог. Гоё гэдэг нь жишээлбэл чанартай уран бүтээл, сүнстэй уран бүтээл одоо зохиолын дуунаас ихэд бэрхийн голын дуу лөө. Яа, тэгэл сонсон шүү дээ. Хатар сүрэн гойн дууг сонсдгоо. Сонсон. Бадрууган гойнч дууг сонсон. Бадрууган гойн дуу өстэй амар гоё өстэй. Яа чи нэг юм Улаанбаатар хотын нэг юм vibe өгдөг байхгүй. Хон хамтлагын дуунууд тус дуртай. Хон хамтлагын дуунууд амар хулиган шатар шүү дээ яг сонсвол. Тий. Би ажилгүй хүн гэж нэг шатар дуу маань амар шатар шүү дээ. Албан тасгааны цонхоор амьдрал сайхан харагдаал байна уу те. Тий.
Харин гадаа гудамжаар алхаж байгаа хүмүүс тийм биш вэ шүү пистанодаа гэж. Харшанти 18 тий. Тийм. Надад амар гоё гулган санагдав. Харшанти 18-ийн үг бүр гол зурж шүү. Өдөржингөө ажил хайгаад ингээд ороход өврөөс минь чихэр гордох өртөө хүн шүүтэй би тий хэвээр. Тэ нэг ээж нь түлээ юу үрээд ирлээ лээ. Нүглээс айдаг хөгшин ээж минь нүүрс үрээд шөнөөр ирлээ л гэдэг. Амар өрдмөр сонсож байгаа шүү. Тэр ээж нь тэр гэхдээ амьдрал гэж бодлоо. Үнэн амьдрал гэж бодлоо. Тэрэнд тий. Өрөвдөж бодхоосоо илүү ухаарч бодсон л зүгээр бах та. Тий. Тэр нэг амьдралын амар тийм дутуутай өсөж байгаа илүү дутуу хоёр ингээд нэг баян ядуугийн хоорондын заагийг Харшанти 18 гэдэг дугаар илэрхийлж байгаа байхгүй юу? Бовгийн лог сургууль шүлэгнүүд бас дандаа тийм байдаг шүү дээ. Хамгийн сайхан зүйлийг хамгийн муухайгаар илэрхийлж заварддаг те. Тэр бүлийн нурам байна. Бүлийн нурам гэдэг киног мэднэ үстэй. Ингээд дэлхий дээр ингээ хүн үлтэйг хүн төрлөخت дууссан. Тэгээд хорвоог үргэлжлүүлэхийн тулд төрсөн охинтойгоо ингэж унтж байгаа. Тэгээ онгон цорсон чи ингээд нөө сүү татаж засгарч масгараал те. Хамгийн муухайгаар хамгийн сайхан зүйлийг ингэж илэрхийлж чадаад байгаа байхгүй. Тэр киноны арт дээрс Бовгийн лог сургууийг цаазаараа умаа гэж тэгжсэн юм. Тэгээ би бас тим юм хийж чадах ядар нэг хоёр мөртэй шүлэг бичиж чадах нь гэдэг нэг оролж үзлээ л дээ. Ял шиг сэтгэлээ би чам дээрээ тохохсон ядам хуруундаа чи минь үрч яваасаа гэж. Эцэн байдаг юм да. Дуу болгосноо. Оролдож үзсэн. Онгод юу ямар үед орж ийн? Онгод намайг их сайхан амарсан үед л ордог дөө. Ядарсан үед бол юу ч гардггүй. Яг тайван сайхан байж байгаа л. Бродгийн байдлаар амралтай нөө сүүлийн үеж байгаа ачаалтай юм даа. Сүүлийн үед их ачаалтай байна. Тэгтээ энэ зовлон биш. Энэ зүгээр ажил ихтэй байгаа болохоос зовлон ихтэй байна гэж би ойлгодгүй. Аа. Тэгт. Дараа нь амрахын тулд өнөөдөр ажиллах хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэнд дээр нь яаж анхаарч байна? За би юу нэрүүл мэндтэй анхаардгүй дээ. Би аль нь хамгийн хортой юм гэж байгаа л тэр болгоны шилж хэрэгэлсэн дээ. Жогон өөртөө юм шиг л амьдралаа. Бро хизэнээс эрүүл мэндтэй анхаар гэж бодож байна. Би юу сэтгцэн эрүүл мэндтэй л анхаардаг тэгэхээр зүгээр хөө. Гэхдээ одоо нөгөө их нэртэй болцсон юм чинь эрүүл мэнд бол автоматар анхаарагдал явна л да. Тийм. Намайг ч өстө кэрлж байгаа юм чи. Кэрлэн маск тавьж амтаж үзлээ. Тийм. Бэлэн хоолноос өөр хоол идэж үзлээ. Бидний сонголт ихнэр. Үнэ зөв сонголт гэдэг. Их нэртэй болохоор чинь тэгээд за их нэртэй болоод хүүхдтэй болохоор чинь автоматар ер нь бол эрүүл мэндэд анхаарахаас өөр ямар сонголтгүй болд юм лээ. Тийм. Энийг анхаарат байгаа ч юм бол бас би угаа суучлаа. Тэгээд бас нэг ингэж эрүүл мэндэд хордуулаад гадуур ингэж химээ хортой үйлдвэрт ажиллаж зовоод байсан чи малга бас тийм. Яста жинхэнэ хүссэн болгоно хийгээд өнөөдөр хэрвээ яг одоо энэ үүдээр үхэл орж ирээд явъя гэх юм бол би дагаал явна гоншихгүй. Би бүх амьдралынхаа турш хүссэн юм аяас би юу ч харамсахгүй. Ер нь бол эргэж харна харамсахаар амьдарч ивэл тэр жинхэнэ хамгийн утгагүй л дээ. Ер нь тэгээд тухайн үедээ харамсаж исэн ч гэсэн одоо хожим нь тэгэл тэр харамсаж исэн хэрэг алдаа байх юм бол тэр алдаа ямар нэг юм бас нэг багшл болсон л дээ. Сургуужил байдаг ямар нэг. Тэгээд бас би хүмүүст үгүй гэдэг үгийг хэлэх дуртай. Хэрвээ хин нэгэн чамд үгүй гэж хэлсэн үгний тоогоор нөгөө асуусан хүн ямар нэг юм өөрөө чаддаг болсон л байдгийн байлээ л дээ сурж авч байсан. Тэгэхээр хин нэгэн чамд үгүй гэж хэлж ивэл баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. За. Юу гэдэг вүлээ? Би өнөөдөр сайн чадж байгаа зүйлээ, амархан чадж байгаа зүйлээ амархан сураагүй юм аа гэдэг үг гэдэг шүү дээ. За би буруу уучлаарай нэг өөрийнхөө юутай хоббитэй холбоотой нэг юм асах гэж. Кинонд дуртай ер нь. Кино хэрэг үзчих. Кино их үздэг шүү. Монгол кино үзэх үү? Монгол кино нэг үзэхгүй. Гадаад кино. Тийм. Ямар төрлийн кино? Арт хаус. Чи ч өөрөө арт хаус хүн л дээ бас ялтчих. Тийм, жоон драма кино бол огт үзэхгүй. Арт хаус киноны хамгийн
гол одоо сүнс нь одоо арилжааны кино эхнээсээ өрнөл үйл явдал бүх юм төгсгөөд одоо ингээд бүх юм энд болоод дуустдаг бол арт хаус кино ерөөхдөө талын үзэгчд өөрт нь үлдээдэг. Тэрүүгээрээ даваа талтай. Илүү их тарих ажиллана гэсэн. Тэгээ хүмүүст үзэж байгаа хүмүүс санал болгох кино гэвэл Eternal Mind гэдэг киноога шизофренийн өвчтөй хүмүүсийн тухай. Нэг хоёр эрэгтэй эмэгтэй л гардаг л та. Тэрэн дээр тэгтээ тэр судалгааг яаж хийсэн байна? Жүжигчид яаж амьлуулсан байна? Тэр бол үнэхээр гайхамшигт. Ингээ галзуугийн эмнэлэгт ингээд хоригдчоод ингээ байж байгаад эргэлтээр эцэг их нь орж ирээд чи зүгээр өнөөдөр хоол идсэн үү гэж би хоол идсэн. Ямар хоол идсэн гэдэг. Ягаан гэж шат. Тэгээд ганцаараа ингээ зүгээр байж гиснаа. Зүгээр л энгийн үйлдэлүүдийг тэр судалгааг амар сайн хийсэн байгаа байхгүй. Бусд галзуу хүмүүстэй киног бас үзэж л байсан л та шизофрентэй хүмүүс. Жүжиглээ л те. Амнаас нь хөөс захарч махрал. Тэрэн дээр бол энгийн юмнуудаараа. Шизофренч гэхдээ одоо бидний дунд амар илбэг байгаа. Одоо жишээлбэл миний ч гэсэн нэг танил дунд хамгийн одоо хөнгөн юм уу хүндэн юм уу мэдгүй өөртөө болж байгаагүй юм бид нарт амар их ярьж өгдөг. Хамгийн амар нь тэр хүнийг худлаа ярьж гинэ гэхээр тэр хүн худлаарайг уу? Яг үл тэр хүн өөрөө тэрэндээ бас итгэцэн. Энэ чинь яг шизофрени яг гол суурь. Тэгээд бас нэг шизофрен жоохон хүндрээд ирэхээр өөр хүмүүс хажууд нь яриад эхэлдэг юм шиг байлаа л та. Тэгээд нэг жоохон тайван бос байдалтай болчдөг ч юм уу. Хийсвэр хүмүүс гэж юу? Яг ийм шизофрентэй би инстаграмаар нэг юу дагдаг байхгүй аккаунт. Тэр шизофрентэй хүүхэн яг ингээ өдөр болго өөрийнхөө бод бичлэгийг зүгээр хийж тавьдیں۔ Хүнтэй яриа л эд. Унтчихт нь хүртэл зочоос ирэж юм гэж шаа. Хэцүү юм бэл. Beautiful Mind үлээ нэг тийм кино байдаг шүү дээ. Beautiful Mind ч математикч. Чихэн шизофрен тий. Тэгээд шизофрентэй хүмүүс гэхдээ яг галзуу солиотой хүмүүс юм уу гэхээр бас үгүй. Үгүй. Ухаантай байгаад байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг хамт тэр хийсвэр хүмүүс нь магадгүй тэр нэг сүнслэг байдлаар ч юм уу зөвлөгөө өгдөг юм шиг байна тий. Тэг зөв юм хэлээд идэх тий магадгүй заримд нь зөв юм заримд нь магадгүй буруу юм хэлээ зөндөө хүн алж малцсан тийм шизофрентэй хүмүүс байж л үүдэг азар бидний дунд алга. Гэхдээ ямар ч сэтгцийн өвчин бол хүсэж байх зүйл биш болохоор хүн болгоноос хол байгаасаа л гэж өрөөй. Би нэг асуултаар өндөрлөе гэж бодож байна л да. Тэгээ энэ амар тийм ерөнхий утгатай асуулт гэж магадгүй. Гэхдээ яг би брогийн л яг энэ дэр үзэл бодлын сонсомоор тэгээд амьдрал гэж яг юу юм бэ бро? Дурсамжуудын хэлхээ. Тэгэхээр жаргалтай дурсамж үүсгэцгээе бүгдээрээ. Хин нэгэнд сайн санаж чаддгүй маа гэхэд муу санахаа болцгоо. Тэр хүн хэрвээ сайнаар бодож чадахгүй бол огт битгий бод. Ямар нэгэн сайн зүйл хийж чадахгүй бол битгий юу ч битгий хий. Яа. За бро тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад тэгээд хамгийн ихний дугаарт байна орсонд баярлалаа. Тэгээд тоглолтод нь амжилтсан бро. Баярлалаа. Тэгээд бүгдээрээ 100-100 дээр уулзцгаая. 100-100-ыг хайраар дүүргэж бүгдээрээ тэрэлцгээе. Бүх хүмүүсийн 339 хүсэл нь биелэх болтугай хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөе. 113 та нарт хайртай шүү. Бүгд өөрөөр камерлаа байсан. Аль нэрөө нарах юм бэ бро? За. За. Хаашаа. За. За бай.